Сайн бацхан үзэгчдээ Game Day podcast-ийн 12 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид YYS Ямбуг 3 дээр нэмхэн. За, ер нь бол энэ дугаараа бид нар түүхэн дугаар. Одоо юу гэдэг дээдлигийн 30 жилийн ойд зориулсан дугаар болгож байгаа. Тэр ч утгаараа маш эрхэм хоёр зочин хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд 30 жилийн өмнө тийм үү? Одоо яг лигийн тоглолтыг анхаараарай гэж эхлүүлж байсан эрхэм нэмдор жах маань сууж байна. Мөн яг одоо лигийн тоглолтын одоо эхний бөмбөгийг шүглийн дууг нь үлээж те яг бөмбөгийг дунд нь хайж исэн манай одоо амбөх багш маань хүрэлцэн ирсэн байна. Хоёр эрхэм зочиндоо одоо бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Шинэ оны минь дүргийа. Шинэ оны минь дүргий. Сайн нөгөө лигийн анхны гээл яасан ч зүгээр хамаг шар ус усаад байна шүү дээ. Энэ сонин өдөр чинь зүгээр. Анхны нөгөө анхаараараа гээл тэгсэн. Тэгээ Нямкахын хоолой чи эйгүү үстэй. Анхаараараа гээл. Тэгээ ер нь бол зүгээр яг угаас юм болгоно л эхлэх цэгтэй байдаг. Тэгээд яг тэр цэгийг одоо яг хатгсан эрхэм хүмүүсийн хоёр нь бол манай студид хүрэлцэн ирсэн байна те. Тэгээд одоо магадгүй тийм тухайн үед эхлэх бол юу ч байсан юм лээ. Өнөөдөр ямар ч төвшөнд байхсан юм лээ. Тэгэхээр яг энэ бүхнийг эхлүүлсэн хоёр зочин эрхэмдээ болон мөн одоо яг хамтарч бас санаачлан зохион байгуулсан гэж байгаа шүү дээ. Энд чинь нэг 5 хүн байсан билүү те. Говийнхэн тэр чинь тэргүүлэгчүүд идэргээ те. Бас тэргүүлэгч гишүүдийн бүрэлдэхүүн те сагсан болбооны удирдлагатайгаа яриад тэр чинь эхлээ санаачлаад ажиллая штэ. Бид нар нарийн бичвч нөгөө гүйцэтгэх ажил. Амбөх ширх тий. Тий. Орой минь түргий. Тэгээ анхны гэдгээр гоё л доо. Энэ жил 1994 оноос хойш 30 жил болж байна. Бас энэ хугацааг эргээд бодоход бүх юм анхных байсан юм байна. Тэгээ би өөрөө бол сагсан бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагч юм. Тэгээ яг 1989 онд Киев төгсөж ирээд улсын аврах шүүгээ сагсаар ингээ мэргэжлийн дагуу ажиллаж ирсэн. Тэгээд одоо энэ хүн бас сонирхолтой бид хоёр хувь заяагаар уулзсан. Энэ хүн миний шав тэгээ Улаанбаатар хотын багшийн сургуулийн нэг ангийнхан багш байлаа шүү дээ. Тэгээ бид хоёр сагсан тамд танаанаас авч. Тэгээ ингээд жил болгон улсын аврагыг шүүдэг. Насан туршид шүүдэг. Одоо Монголын тухайн элит бүх хүмүүстэй хамт шүүлээ шүү дээ. Одоо зарим бурхан болсон ч байна. Одоо хамгийн сүүлийнх нь манай жаажаа тий. Одоо шүүж байсаар байгаа. Тэгээ бид нэр шүүж байсан 1993 оны сүүлээр улсын авраг шүүхэд нэг ийм шүм тарсан. Монголын сагс одоо энэ лигийн системд орно тий. Клубын системд орно. Энийг анх эхэлүүлэх гэж байгаа. Манай Нямка ч 1992 оноос эхлээд одоо хүртэл спортын төв хурданд ингээд тасралтгүй ажиллаж байгаа. Одоо энэ хүний бас гавь байгаа сагсан тий. Тэгээд ингээд 1994 оны намар багшаа энэ лиг энэ тэмцээн болох гэж байна. Анхны хурал нь болж байна. Хөрөнгийн бир дээр болж байна гэдэг ингээд сонсоод тэгээд бид нэр санал тавихгүй юу. Шүүгээч энэ тэмцээ. Тэгээд энэ чи бас нэр хүндийн асуудал шүү дээ. Яаж шүүх вэ? Хуучин бол 2-2-оор гардаг гэсэн бол дараа нь 3-3-аар гарна тий. Шал өөр тогтолцоо. Тэгээд ингээд анхны ямиг шүүж энэ одоо 30 жилийн хугацаанд өнөөдөр бид нэр хахгүй дээр харж штэ тий. Яаж шүүгчж байна, яаж дэвж байна. Үнэхээр сагсан бөмбөг гэдэг бол манай Монгол улсын залуучуудын үнэхээр хүсэн хүлээсэн ийм сайхан спорт болоо өнөөдөр авч явж байгаа бүх залуучуудаа бас сагсан бөмбөгийн холбооныхантай бас талархаж явдаг илэрхийлээ да. Тий. Нямка хойд. Тэгэл тэр чинь бидэрсэн шүүгч хийж явж байгаа. Тэгэл энэ холбооны удирдлага шинжлэхтэл тэр нөгөө удирдлага нь маш сайн залуучууд тэрвийн залуучууд шүү дээ. Одоо золоо одон жиргээ зол жиргээ хөрөнгийн биржийн захирал. Одоо одон жил улсын хурлын мэдээлэл авламжийн албаны дарга гэдэг байна. Одоо манай энэ оддын тамир байна. Тэгээ гихмичлэн тэгээд бас байна. Зөндөө юу? Тий одоо дурдахгүй Алтан од гэж клуб байлаа шүү дээ. Тэний Пүрөөгөө бай. Нэгдүгээр гам бол дах бай. Одоо энэ улсын хурлын гисэн босон гал бодрох байна. Тий гал бодрох. Энэ олон сагсанд ийм одоо дуртай хүмүүс нийлээ
саксон боолмын удирдлагад орсон учраас шинжлэе, өөрчлөе гэдэг үндсэн дээр тэгээ удирдлагаа зөв сонгоод менежментийн баг нь айгүй зөв байсан юм шиг. Тэгэл энэ одоо өнөөдрийн системийн суурийг тавьж бас амжилтаа явж байгааг бид нар харж байгаа. Тэгээд тэр тухайн үед ч нөгөө улсын авраг шалралт тэмцээний явуулаад тэгээд тэр чи бүх тамирчтайгаа нэрсийг гаргаад хэдий тамирчд байд. Яа хэдэн баг орох нь гээд. Тэгэн үнцэндээ сагсан бүгийн албан дээр бид нар ерөнхийдөө шүүгчийн бүрэлдэхүүн ажиллаад эхэлчихсэн. Бид нар ч нөгөө статистикүүд бүгдийг гаргаж өгöd. А лиг явах төвшөнд бол байна. Тийм ээ. Бүх хэсэг ингээд дээрээс нь авах бол бүгдийг жагсааж өгöd. Тэдэн баг болохоор байна. Тэдэн баг болохоор байна. Тэгээ нэг хуучин багийн ахмад тогжээс ахмадууд тэгэл наашаа ингээд доошоо орж ирэл одоо эн чинь тэгэл дараагийн залуу хийдэргээл тэгэл яг тийм. Гэхдээ тэр торгуугийн дээр таарчихсан. Сагс ингээ хөгжих. Нэг ахмадын үе дуусаа тий. Дууссан. Яг залуу одоо энэ төвшин баяраа энэ абаа яг одоогийн манай отхон баяр эдний үе яг шин залуу үе яг гэдэг лигийн дээр яг тийм хийх ч залгаан дээр гараад ирчихгүй. Тэгээд тэр залгаас нийлсэн тэр залгаа чинь сагсан бүгийг чааш навч явахта айгу маш чухал болсон. Эдний үеийнхэн гэрч тэр чигээрээ тэр 90-ад он гараад нөгөө сагсан бөмбөгт хандах хандлага бол амар болчихсон. Тэгэл бүгд ирээсээ сагсан бүрэгч хилдэг болчихсон. Тэгээд тийм цагийн үед чинь тийм сайхан тохироо бүрдээд тэгэл эн чинь олон хүний одоо санаачлага сэтгэлгээ тий маш чанга туу одоо удирдлага одоо тийжлэлтэнтэй манай золоо ерөнхийлөгч бол одоо чагштай бидний одоо нарийн бичгүүдэд дуудаад ойр 18 цаг болж өө сайхан болсон да. Одоо энийг хийгээд 20 цагт орж ирэл. Тэгээ 20 цаг тарих юм байна. Өө за 12-оос ороод ирэх гэх ингээд бичиг баримт хийгээд өдөрч. Тэр хийлгээл өгөө за боллоо за харж амарчаад өгдөө 8 цаг тийм юм хийгээд өрөөнд бэлэн байж гэх жишээ. Бас л тийм чанга тэгээд тэр нь эргээд утгаар их үрдэнгөө гэсэн байт. Тэр үеийн бичгээс бүгд гараар явж байгаа тийм. Өө тэг гараар. Гэхдээ бас байна. Пинтүү 2 мөр байна шүү дээ. Тэр чи давуу талд Монголын хөрөнгөний мөр дээр байрлаж байсан. Хөрөнгөний мөр дээр байрлаж. Тэр чи бас бид нар болцоо байна. Бас та бид нар айгуу давхар нэг давхар айгуу том өрөө эзэлсэн. Тэгээ бас залуучууд байна туслан те. Бас болоо байсан. Тэгээд энэ дэр чи ингээд бочиргад ихч болохоор ерөнхий нарийн бичгэн дарга. Бүх юм зангадаад амиа өгч болохоор мэрэгжил одоо сагсаа шууд юу байна. Одоо лиг одоо шүүл тэгээд нөгөө мэрэгжлээ тэмцээн зохион байгуулалт. А би бол нөгөө тэмцээний зохион байгуулалт одоо нэг спортын төв ордон тэгэл одоо яг тэр тэмцээний яхад бэлэн байх. Ингээ ажлууд аваагаад авчихсан. Тэгээ бичиг хэрэг дээр энэ хоёр гадуурнгийн янз янзын хөөцөлдөг болохоор чинь мань нэтэргээл ингээл явдаг гэсэн үг. Тэгээд өнөөдөр харсан чинь цаг хугацаа хүн мэддэг юм байна. Тэгээ ингээд 30 жил өнгөрсөн ч ямар одоо сони өнөөдөр зүйлийн одоо сая оноос өмнө ярьж эхэллээ шүү дээ. Нэр 30 жил болсон байна шүү дээ энэ ч одоо. Лиг эхлүүлээд гэл тэгэл тэрүүн дээр одоо ажиллаж эхлэх нэг юм анзаардаг байсан чи. Тэгээд нэг анхны тэр бригадад бүрэлдэхүүнд ажиллаж исэн. Ингээд одоо өнөөдөр өндөрлөгөөс харах сайхан юм байна. Тэгээд бахархал төрж. Яг анхны лигийн тоглолт 94 оны хэдэн сар хэдэнд гэсэн юм бэ? 12 сарын 21. 18 цагт эхлэх ёстой байсан тоглолт. 18 цаг 30 минутанд болно. Тэгээд ерөнхийлөгч ирсэн. Очир хот ерөнхийлөгч. Тэгээд нөгөө нэг юм эхлэх гээл анхны юм эхлэх гээл бужигндаг ч бас л юм болоогүй хийсэн мөртлөөр бас л зохион байгуулалтын ажил дээр тийм зохион байгуулалтын ажил дээр тийм. Тэгэл дээр нь болохоор ерөнхийлөгч ирээгүй нэгэл. Тэгээд тэр чинь сайн санаж байна л да. Ерөнхийлөгч 94 оны 12 сарын 21-ний өдрийн 18 цаг 25 минутанд спортын төв ордонд орж суудлаа ажиллаа л. Хүмүүс алгадчихал. Тэгэл анхаараараа гэл тэгэл лигийн юу хэлсэн шүү дээ. Тэгээ бүгд нэг багуудаа танилцуулаад ингэж тэгж нэтэргээл. 7 багтай байсан мөн тий. 7 баг. Анхаараараа чи одоо ер нь яг зур цаанаас нь танд хин нэг нь тэгж хэлээрээ тэгж хэлж эхлүүлээрээ гэснүү зүгээр та яг мэдрэмжээрээ тэрийг эхлүүлсэн. Яг одоо бид нарт бол амар гоё. Бүр ингээ сонсоод дасцсан болохоор. Гүй тэр чи нөгөө нэг 90 би нэг 90 оны намар багш дагуулж гараад ингээд тэмцээн шүүлгээ. Тэгээ дараа нь би нэг та нар одоо дандаа зүгээр талбай дээр гарах гэдэг энэ протоколоо хийж зур хөтлөлт тэмцээнэ тайлбарлал гэдэг. Тэгээд би нэг өдөр тоглолт ингээд Монгол улсын одоо нэрт хөтлөгч, нэрт одоо тайлбарлагч телевизийн бас том төлөөлөгч байгаа Монгол улсын соёлын гот Чулуунбат гэж хүн ба санаж байна. Одоо Монгол телевизэд олон жил болсон. Тэр Монгол
Монголын одоо тэр нөгөө тайлбар одоо хаан шүү дээ. Тэгээ тэр юу гэсэн чинь нөгөө эхлэх болсон чинь нөгөө олон жилийнх энэ микрофоноор ихээр замбрааг ярих юм аа энэ таслан маслаа цэгмэг байхгүй. Пауз авахгүй тий. Пауз авахгүй шууд мод ингэж ярихгүй шүү дээ чи. Бачиргадаа тэр хинтээ Чулуун ботготой танилцуулга. Тэгээ би арайд өдөр чи Чулуун ботго. Бодоод манаас агсан гол мөнгө өгсөн даа. Тэгээд тийч нэг арайдыг өндөө гоё юм шиг тэгээ сууж байгаа өөрөө ингээд хажуугаас ингээд гаргаарч байгаа өдөр Чулуун ботго шүү дээ. Амар юм. Өргөл таваа. Тэгээд пауз. Тэгээд цааш очиод өөрийнхөө уншсан уншаад дууссан юм уншгээд. Тэгээд уншихгүй ингэхгүй гээл тэгээд тэгэл дараа нь ингээд жижиг микрофон асааж чоногоо нэг арайдыг юм биш шүү дээ. Тэр микрофон асаа тэрмийгээр ингээд ягаал. Тэгээд бүр сонирхолтой болоод тийм том хүний чинь юм авахар чинь уншиж шүү дээ төсөөлт. Тэгээд тэгж ясах. Тэрийг мартсан биш дээ. Тэр тэгж чухал юм болсон. Тэгэл ерөөсө тэрнээс өмнө нөгөө улсын аврах дээр анх ярил дараагийнхс өсөөлөө би бас нэг 7 хоногт 2 удаа ч Монголын арай дээр телевиз рүү явдаг гэж. Би мэд симсэмгээ явж исэн юм байна те. Тэг яваад ирсэн. Яваач гээд тэгээд дархлагдсан юм байна л да. Тэгээд ирсэн. Тэр чинь нэг хэдэн он хүртэл тайлбарсан байна. Тэгээд тэр чинь 2000 он хүртэл сагсамгүй холбооны ажил өгсөн. Тэгээд ер нь тэгэл 10 он гартал нөгөө тэр чинь нөгөө яриад лигийн өөрлөгсөд ах юу гэдэг сагсан дээр гараад за чи гараад ирчих гээд гараад ирчих шүү дээ. Тэгэл тийм л болсон. Надад сүлдээ нөгөө 8К-ха чинь анхаараараа чинь бид хэд чинь нээлт мэлтэн зогсоход ингээ хүлээж ааш те. Тэгэнгүүт чинь ингээ хэзээ эхлэх юм бас нөгөө ахын ярьж байгаа шиг те ингээл бужигнаал байж ааш те. Тэгэл үеж ангуу тэг нэг гэрэл мэрэл унтарч мунтраал тэгэл за анхаараа ихээр хамаг биений шар өсмөс босоол те тийч нэг юм нэг огшоол нэг сонирн болдоо шүү дээ. Тэгээд тэр мөр ясна амар гоё идэм аа ер нь. Тэгээд манай хоёр ах ер нь одоо ингээд UJ Arena ороод ч юм уу лигийн тоглолтуудаа үзэж байгаа юу? Үгүй үзэж байгаа. Багш үзэж байна. За амаг зөв тоглолт үзсэн шүү дээ. Тоглолт үзсэн гоё шүү дээ. Би тэгээд тоглолт үзсэн шүүгчнэр хараад идэм байна. Тэгээд шүүгчнэр хараад идэм байна. Ямар алдаа гарах нь вэ те? Ер нь бол тоглогчтой нэг харахгүй юм байна. Угаасаа мэрэгжлийн онцлог байгаад тахшгүй те. Шүүгч ер нь ямар алдаа гаргач шүүгч бас хэцүү шүү дээ. Бас амин нэгтэй байна шүү дээ. Өөрхий залуу шүүгч байна. Алдаа битгий гаргачаасаа тоглолтын хувь заяаг битгий эргүүлээсэ ч юм уу те. Янд би одоо энэ далд бас анхны 6 шүүгч байсан. Тэр чинь 3 гарч штэ. Тоотой. Бит 2 байна. Эмгтэйгээс гарч дэлгэрмаа байна. За тэгээ манай жаажаа байна. Ууган баяр байна. Отхон төгсгөө 6 шүүгчтэй. Өдөрт 2-3 тоглолт болно. Тэгээ нэг хүн иргэд заавал 2 гарах гэдэг байна. Тэгээд чи талбайгаа мэдэхгүй. Нар зөв иргэд тойрон те. Анх айгу бодолж исэн байхгүй. Айгу хэцүү байсан. Тоглогч нар ч ихсэн систем зооны хамгаалт хийхгүй шүү дээ. Хувийн хамгаалт хийдэг байсан тийм. Тэгээ бид нар бүсийн 3 секунд ингэж үлээдэг байсан шүү дээ. Санаж энд би ингэж үлээдэг байсан. Манайхан ч тэрийг хэрэгжиж үзсэн. Тоглогч нар айгүй паниктдаг байсан. Хэрэлтэнд юу 3 секунд хаа зогссон ингээл бид нар ч гэсэн сураа тийм. Эхний жил бол айгүй том сурах болсон. Тэр зал ойлгохдохгүй нэг хэсэг хугацаанд бас аль аль талтай хүнд байсан шүү дээ. Одоо тэр юу заад их хамгаалтын 3 секунд. Хамгаалтын 3 секунд бол эхлээл шүүгчнэр тас гаргаад ирсэн. Тоглогчид бол эхний хэдэн тоглолтод бүр паниктсан шүү. Аль нь эвгүй шүү. Багш нар ч паниктсан тоглогч нар. Тэгээд сүулдээ тэгээд дасаад тэгээд бүр шаардлаган ч бас багш нарын зүгээс өндөр болоод ирсэн. Тэр их үр дүнгөө өгчээс ер нь тиймэрхүү юмнууд их үр дүнгөө өгөөд нэг тийм нэг бас нэг нөгөө лиг лидерс цэгцэндээ орж эхэлж байгаа. Бас нэг мэрэгжлийн тал руу тоглоо тийм ээ. Тэгээд тэр чинь одоо нэг шатаар ингээл нэг буй үеийн төгсд одоо дарааны үеийн тэр ингээл лиг нэг үсрэг Монголоос гисэн мөнгөд нэг үсрэлт авчирсан баг. Хэсэг хугацааны дөрөж пак багш ирж Монголоос гисэн үсрэлт хийж өглөө гэдэг. Ингээл дараагийнх нь гадаад арга хэмжээтэй нэг холбоо өртөгдөд ингээл чат өнөөдрийнхтэй зөвлөдөх юм байхгүй шүү дээ. Чи бол маш өндөр дэвшинд одоо тэр үеийн төвшнээс харьцуулахад бол хамаагүй тийм ээ. Тий. Өндөр тим сайхан. Яг орчин цаг бүр хувьсаад өөрчлөгчд тий. Шинэ ухаан дагаад юм болгон өөр системээр очлоо. Бидний үед та нар инээдтэй болж магадгүй 94 оны анхны лигийн тэмцээний та нарт ордны дээд цагийг хараарай. Ямар бүдүүлэг гэсэн. Манай Нямкал олж хийсэн тэрийг захиалаад. Тэр ч одоо секунд гарахгүй штэ. Наривчлал байхгүй. Наривчлал байхгүй. Тэгэхээр яг нөө голд өгдөг зүүрлж хараад. Тэр чинь амар олон жил явсан. Та нар тэгээд бодохгүй. Бид нар одоо нөгөө 8 он болтгийн үед. Та нар 10 он болтгийн үед. Тэгсэн үү? Гэхдээ та нар тэр хоёр дахь тэр нь тэр хоёр дахь нь юм уу? анхны гомдгол бөмбөг хүчлээс авахар чааш ингэ томороо цөмрөө авчихсан. Тэгэл тэр чин тэр үеийн чинь бүх байж цохиулаалаа унтрах нилээ нухуулж байгаа тэгэл унтарна да тэгэл.
тим итгэж тэр цаг магч. Тэгэл одоо 24 чинь гар хийцээр энэ TC нэг 24 гар хийцээр. Шийдний дээр 24 байхгүй. Тэгэл Эзнэрээс байгаа багш нар л хэлээ. TC Гар эзэр гэдэг нь хүн тоо барай зогсож байгаа юм шиг. Электроник юу гоо. Харин тэргээд. Гэхдээ ширээн дээр нэг дэрэг тарьж штэ тий. Нэг цагсаг юмнууд байгаа штэ. Лампаар хийцэн. Тэр чил явж байгаа штэ. Тэр бүхнийг манай нямдорд яжуулна. Маш мундаг аж ахуйч. Тэр нөгөө яг голын тэр цаг одоо бид эдийн үед байсан цаг чинь хизээ тэгж шинжлэгдсэн. Орж ирсэн цаг. сүүлд 10-аад оны үед л байх л та. Гэхдээ 10-ад биш ээ. 12 биш бүр тэр нөгөө яг 2000 ийм юу штэ. Аль нэг захтаа биш. Яг ордны дээр үйдэг. Яг ордны дээр. Тэр чинь яг анхны тоонуудтай. Тэр жижигэн тоонууд биш биш. Тэр чинь анхны биш юм уу тий. Одоо байгаа биш нөгөө. Тэрний өмнөх бол анхныхын дараах байхгүй юу? Дараах юм уу? Анхны дараах. Тэгээ анхны лиг гэж ярьсаас одоо сагсан бөмбөгт статистик гэж чухал тий. Тэгээ би нэг ярил л да. Одоо мөнх заяа. Сагсан бөмбөгийн холбооны шүүгчдийн одоо зөвлөлийн дарга гэж байгаа. Мөнх заяа тэр үед би тамирын дээд оюутан би мэдэхгүй штэ. Тэгээд тэд нь одоо Орос боё гэж байгаа тамирын дээдийн багш тий. Бид нар боёотой яриад. Тий. За боёо тогтох. Статистикийн шүү гэрээгээл тэгээд төгөрхөө манай боёо нэг тамирын дээд оюутнуудаа авсрал гараар хийдэг гэсэн юм шиг байна. Тэгээд статистик харгаал. Тэгээд нэг өдөр шүүгч болцсон юм шиг. Тэгэл заяа тэгж амих та намайг дууцсан. Шууд талбай дээр гараа гэсэн гээ тий. Тэгэл тэрнээс хойш заяа талбай шүүгч зоригтой гарч ирсэн. Бид нар чи олон юмыг давд тулсан. Дараа нь одоо бид нар ямар сайн даа түүх болж ярэ. Шүүгч Монголд айгүй ховор. Одоо өнөөдөр ингээд ах шүүгчийн юу би хараад айгүй гоё болсон байна. Шачаар агчээн. Тэгээ тэр үе чи одоо бид нар шүүгчгүй болоод ирсэн. Ямар сайн даа одоо Өвөрхангай аймгийн төвд ажиллаж байгаа Чулуунбат гэж байгаа. Чуба. Алдартай ширээний тэсийг тамирчин штэ. Манай Чуба дүүли. Үүдэн плээ заахгүй зургатаа. Гэхдээ яг гоо бадчихсан наргантай түүх ярьж штэ. Тэгээ бид нар самд Чубагаа дууж тоглолтод гаргас. Тэг шүүгч болсон түүхтэй Чуба чи. Юм нэр хэцүү те. Бас утцсан биш үү? Заяа 28 жил болсон шүү дээ. Тий. Тэгээ өнөөдөр ингээд шүүгж ийн лиг ингээд явж ийн. Яг тэрвийн шүүгчнэр одоо бидний үед байсан шүүгчдэр одоо ингээд мэдээж чадвар сайжирсан. Гэхдээ нэг туулах юмнууд адилхан туулаад яваад л та. Тамирчдаас гарч байгаа авир, багаждаас гарч байгаа авир гэх мэтчлэн ингээд адилхан л ингэж холбооны баг. Гэхдээ хүн л юм чинь. Тэр хүн гардаг авир жишээ нь орны л хайцсан тийм. Жишээ нь анхны лиг дээр тэр Азийн чон багийн чинь эзэн Жаргал сайхан гэж байгаа. Монгол одоо банкны ажил. Тэр Жаргал сайхан чинь манай ерөнхийлөгч Зол Жаргалын төр сайхан байхгүй. Гэл ихсэн чил нөгөө багууд нь одоо генерал нэгдэн холбооныг болж холбооны ерөнхийлөгчийн холбооны баг энэ одоо ингэ байд. Тэр нэг жоохон хийдэг. Одоо болохоор нөгөө эзний баг шиг бас нэг тийм дуулдаалах. Бас нэг эзүүд орж ирэл янз янз болоод хэл ам гаргаал. Тэгэл юу яадаг. Тэгэл нөгөө энэ тамирчид юуны дасгалжуулагч нарын яг тоглолтын дээр биш үү? Эдгээр хардаа эзэнтэй байдаг. Тэрний өмнө хариуцлагаас одоо шүүгч алдаатай байг. Гэхдээ хариуцлагаас мултрах гэж өөрсдөө авч гарах гэж нэг арга хэрэгэлдэг нь шүүгч байдаг. Харьцан өөрсдийн гаргасан алдаанаас маш бага. Нэг ч юм уу тоглолтын хов зайд юм өдөөлгүйгээр юм гарахад тэр гэрээс шүүгч ирээд авдаг. Тэр бол өөрсдөө гаргалсан. Та нар зарим нэг бол яг тоглож болохоор нэрийч магадгүй өдрөө дотор өдөр чи бодож чирэггүй зэвдээ. Юу гэх мэтлээ. Шүүгчийг юм дээр ингэж барьж явдаг нэг юмнаас мултрах гэж их хөлдөө. Тиймэрхүү юмуд ингээд өнөөдөр гिचнэ юуны юу хөгжиж байгаа ч гэсэн одоо ингээд тоглолтууд ингээд хараал гарч байгаа маргаа хэдрээд. Яг л үндсэн гардгал тийм юмуд нь хараал ингээд байж байгаа байхгүй. Ивент төгч Спорт унда Powerade. Хамтран ажиллагч Leading брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia. Тэр үеийн шүүлтийг одоотой харьцуулахад бол бас нөгөө шүүлт талаасаа биш яг нөгөө шүүчэд нэг гарахаар нэг амар юм сонсогддог байлаа шүү дээ. Тэр чинь хүн гэсэн шиг. Жаажаг 70 давхарлаа яваачаад яасан ч гэлээ амар л үлгэр домгш гэл юм ярьдаг шүү дээ. За яг аим шиг нэр шиг мөрөөд. Тий, тэгээд тийм үлгэрч гэж юу байхад тэр чинь амар аим шиг айлгаж хичээсэн отсон зансан монсон юмнууд бол байгаа тийм нэг 70 давхар хүртлээч яваг байхаа. Тэр дотор бас нэг дараа мараам орсон юмнууд бас байгаа бохоо. Тав сууж байгаа. Тав сууж байгаа. Гэхдээ ер нь бол чанга байсан байгаа тэр. Нийгмийн угаасаа өөрөө жоохон чанга байсан. Одоо юм хүмжидэл тэр бичин тэгэл болж гаргаж чана алан малн өдр гээл тэгээд отсон моцсон тэгэл
Тэгээ би одоо яг цивилигийн талаар шүүгчийн тэр зовлон гэрэл 1989 оны улсын аварга. Сүхбаатарын орё. За цэвэр бол шүгэр үлзээ, амра, даш дорж ингээд Монголын тухайн үеийн лидерүүд те бүгд Сүхбаатарын орёны шигшээ баг. За хагас шигшээд нь хөдөлмөр нийгмийн багтаа үлдлээ. За тэгэл би чи жоохон бацаан те. Дөнгөж төсөөд ирсэн. Хагас шиг тоглолтноо гарлаа. Би ч одоо тийм бодохгүй гарч байгаа шүү дээ. Хуурлаа шүү дээ те. За амиа гарна шүү. Оргилтой гарна шүү. Тэ хинтэй гарна шүү гэд хуйлахнаа гарч байгаа. Тэгээ би чи өөрөө хөдөлмөр нийгмийн хүүхэд байхгүй. Тэ намайг тэгж бодохгүй байгаа шүү дээ. А цаана бол намайг хардж ирсэн бил. Хөдөлмөрийн бацаан гарчлаа те. Хагас шигшээ те. Тэгээ би чи анзаараагүй. Би өмнөд тэр зориуд гараагүй. Тэгээ би тухайн үед одоо манай талигач Батмагна гэдэг Манагийнхаа 2 оног хагас зураас нь хараад би 3 гээд гараа өгчихгүй. Тэгээд миний хар болгоод тэнцүүлээд тэгээд тэгсэн чи зүгээр зэрэгт шууд талбай руу орж ирээл. Яа. Шууд орж ирнэ. Намайг чинь ингээл дайраал. Тэгэл би чинь манай ажилтны өрийнх нь бакалтайгаа ирсэн. Үүдүр автосрын зовоод харьж ирнийхээ ах нар ирээ. Дүүгөө өмөр Канадын бацаа ингээл те. Тэгэл хоёр талаас чи балиашгүй чи ингээ зүгээр л нүдэх гэж байгаа шүү дээ. Тэгээ намайг чи ингээл хамгаалаад. Тэр энэ бүхэнд байсан. 80-ад оны сүүл 90-ад оны улсын аварга бол. Тэгэхээр мэдээд одоо цаа асууж байна. Лигийн тэмцээний түүхээр. Одоо тэр хүнийг дурсаад яах вэ те? Би машинаар намайг бензэр хөөжсөн. Тий. Бензэр хөөжсөн гэж боддоо. Би зүгтаад үсэрч ийсэн дээ дайруулах контрол. Тийм л байлаа. Гэртээ цагдаатай оржсэн. Хамгаалт авчдаг сүүл. Би хамгаалт авдаг. Гэтэ тэгж ордог байсан. Тэр чинь хин ч гэсэн бас юм бодно үст. Тийм шүү дээ. Тэгэхээр тэ хүн гээл яг хөө тэгээд дам туулсан бид нар. Ард нь гарах усаас нямка хэллээ шүү дээ. Хариуцлага бол бид нар бол мэдээж алдаага хүн ухамсарлаж хаад бидний зүгээс байсан бол ойлгоно. Бид нар хариуцлага тооцдог байсан. 2 тоглолт шүүлэхгүй те. Цалингийн тэдэн хуваар хасна. Мэдээж хүн юм чи алдаа тэр алдаа үнэхээр байсан бол янз бүрийн гаргаж болохгүй алдаа гаргацсан бол дараагийн 2 тоглолтод гарахгүй ч юм уу ийм байсан. Тэгээд одоо бол тэр аюултай үзэгдэл тэр эргээд бодоход те аимшигын кинотай ч адилхан юм уу те бас л байсан биш. Тэгээ бодоход өнөөдөр би бид рүү ярьсан шүүгчнэрээ харж байгаа. Сайн шүүгчнэр байна. Сайн шүүж байгаа залуучууд байлгүй л яг. Тэгээ одоо өнөөдөр эргээд хахад би 1998-аас 2000 онд Монголын сагсан бүгийн холбооны ерөнхий нарийн бичиг хийж яхад яг миний хийж чадаагүй хамгийн том ажлыг манай сагсан бүгийн одоо домог болсон те. Доллар сүрэнгийн Маргад Эрдэнэ гэдэг багш маань Монголын сагсан бүгийн холбооны ерөнхий нарийн бичиг болоод одоо Монголын сагсан бүгийн холбоог Азийн сагсан бүгийн холбоо, Дэлхийн сагсан бүгийн холбоотой холбож өгснөөр өнөөдрийн энэ одоо олон улсын харьцах төвшин те шүүгч нарын ч юм уу одоо юу сургалт айгүй мундаг явж байгаа гэж би харж байгаа шүү. Энэ бол бидний дараагийн сагсыг дэвших одоо хөгжих суурь нь гадаад харилцаан дээр 2000 онд илсэн байсан. 2000 онд илсэн. 2000 онд. Тэгээд нэг 7 хоногийн зайтай л Азийн холбоонд илсээд олон улсын сүүг холбоонд илсээд явсан юм лээ тий. Тийм Монголоос уг зөвлө аль дээр үед олон улсын шүүгч төрөх бас болцоо байсан. Би 2005-аас 2007 онд Америк нэгдсэн улсад сурчаад ирэхэд одоо нас аль хэдийн 40 өнгөрчлөө. Тэгэд анх шарва эднэ нэг Малайзаас Азийн сагсан бүгийн холбооны шүүгч ирээд тест авдаг юм байна. Шүүгч нэг онлоор өгөн те. Тэгээ нэг оройн тест өгдөг штэ. Тэгээ би бас дотор айгу боддог байсан байхгүй. Би 1993 онд Шанхайд бас армийн дэлхийн арга дээр намайг Монголоос авч явна аймаа чамайг шүүгчлэгнэ гээл юм одоо дург нь байдаг. Би ч дотроо те. За Монголоос нэг шүүгч болчихоо. Тэгээ доторыг хувийн бодлоо мөрөөж л яасан. Тэгээ яагаад ч юм манайх элсээгүй ч юм уу тэгээд болж чадаг одоо бид Монголын сагсан бүгийн олон улсын зэрэгтэй шүүгч 3 төр болчлаа шүү. Болж байна. Энэ бол айгу том ихлэл. Бид нар давуу тал байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар шаашаа. Тэгээд одоо энэ 30 жилийн төвхөнтх нь хамгийн том одоо бидний мөрөөдлийн гэдэг юм уу? Энэ холбоо чинь энэ холбоо шүү дээ одоо. Стандарт юм тий. Пибаг. Бүх юм яг пибагийнхаа яг юу? Яг л дөрмийн дагуу. Стандарт тий. Ерөөсөө ингэж л явах хэрэгтэй байсан байхгүй. Энэ холбоо л одоо ингэж яг тэрүүндээ хүрээд ажиллаж шүү дээ. Бүх юм ингэж. Энэ айгүй бахархалтай байхгүй. Одоо бид нар эдээс нэг ихнээс навчаад одоо багийн хариал байхгүй нөгөө дуугарч муугарч болохгүй янз янз болсоор гоод нөгөө шүүгчийн юу чинь тийм болгосоор гоод ороод ингээд битэр одоо зэрэгцээ суух тийм. Одоо бол хаана одоо цэвлэгэн багт чирээ багт одоо та нарт алгадчих шүү дээ. Ерөөсө цаанаас юм алгадчих маш юм. Ерөөсө сураагүй байл. Ерөөсө ямарч. Тийм ингээд яг үзээс энэ хэрнэ энэ гол гэж хэлсэн битэр гоод яг цаадах чинь ингээд нэг шүүгч юм цаадчих багталцсан шүү. Яг тэрэнд наад чи бороо явчлаа гэж. Ингээл нэг юмргүй. Тэгээ яриа мэрэн тийм шивнэ мэмнэ болсон. Тийм байл шүү дээ. Ер нь тэгээд ингээд сонирхоо тоглолт үзье гэж яах чи
Чаал өөр юм анзаараад ингээл тэр нэг шүүлт мүлт юм анзаар тэр нь бол зүгээр нэг лаг одоо нэг ясны аймаар шүүгч мөгч болох гэдэг тийм юу ширс тэгээд тогчд юм бэл. Бустар хүү яагаад хүн жалгасчаад босоод хүүгээд тэг сэтгэл мэтгэл цаанаас хөдөлгөө хийдэг. Тэгэд бидний чинь ингээд тоглолт идэр шүүж шанх нөгөө шүүгч идэр пүрвэга тэр доёд өгш идэргээл том байж хат ингээд сайхан тоглол шүүгүүд ингээд сайхан шүүгчдрийн тэл сууч зэрэл сууж болох дамжтай ажил сууж ямар нэгэн царайны үйл үзүүлж ирэхгүй алга бүрд ашихгүй ямар нэгэн багийн харьяалтай үйлдэл гаргахгүй тэгээд эхлээл тэргүүрийн ингээд сувсаргаад тэр нь тэгээд ингээд шүүгч хүний хувьд тийм болчихдог. Одоо мэрэгжлийн өвчин болсон. Тэгээд юу ч ярианы дээр бол яг тэгж их. Ерөөс тийм алга малч мянга сайхан гоё гол мол ороод тийм байхгүй. Тэгээд өнөөдрийн одоо юунд одоо энэ стандарт нэгэнт ингээд тогтцсон стандарт хөндөгдөхгүй байх тийм ээ. Энэ чигээр ингээд үргэлжлэн тэгэл нэгэн тал ийм л байх хэвээр гэж бодож байна. Танд ч гэсэн өөрсөнд тэгж бодож байгаа хэвээр тийм ээ. Бид нар ч одоо бид гурвч болдог бол эднэрийнхээ үлрээгаа л ах юмсан тал гэж боддог. Яг ингээд стандартаар өрмөр юм. Тэгээд одоо явах байлгүй да одоо бүгд тэр. Тэгтээ тэр ийм зааланд байх хэвээр. Эргээд спортын төвөөрд нь л очихгүй байлгүй. Эргээд яг энэ олон улсынхаа FIBA-гийн үг л барил явчих. Тийм сайхан биш. За тэр шүүлт мүлтийн асуудал зөндөө хилам янз янз байгаад байд. Тэр ч байх л итэлтэй ирэнтэй байх. Тэгээ сая нямкар нэг юм тэгээд бас жаахан тийм. Сая хин цэвлээ нэг асуусан анхны 7 баг байсан тий. Тэр багт нэг онцлогтой баг байсан. Дархан Улаамгийн Бурхамтын богнод гэдэг баг. Тэд нар 7 хоногт 2 тоглоно. Өөрсдийнх нь зардлаад богоноор ирнэ. А тэд нар бүр дархнаас ирдэг байсан. Дархнаасаа ирнэ богоноор. Тэгээд тэр чинь жоолонтой. Туулаачлал тэгээд зодуулаад маргааш юу яач чинь борохоодуулж орчихсан энэ тэргээл бүрэн мөрөж нуруу хөндлөмөнд борохоодуулж ирсэн. Тэгээд нөгөө хүчинд туулаачтай 7 хоногт 2 удаа. 2 удаа. Бас л өрөдмөгчдөг хөргөл. Тэгээд бор зургаарэл тэгээд нэг багийн нэртэй. Тэгэл тэр нэг хүүдээ өгөхгүй гэдэг өгөхгүй. Тэгэл дандаа сагсан дуртай юм ч тэгээд тэгэл дарханаас гарчгаад орой тоглож лахаал багзал дээр суугаал. Оройн судлаар яваад. Судлаар явбасаа л гэн. Тэгээд зарим хүмүүстэй бас нэг гоё сагсан сэтгэлтэй харин нэг залуудаараа бүгд өчтөр бөөнөр өнгөө өвчлээ гэж хөрхөд дөрөндөө баярж мэрц. Яг тийм байдаг гэсэн чинь өргөдөн цалин авсан юм шиг болж байгаа. Тэгээд тэр үеийн дархныг одоо эргээд ботход те. Тэд айгүй сэтгэлтэй хүмүүс баг. Тухайн үеийн дасгалжуулагч нь одоо манай баярж байгаа л ах байгаа. Тэ? Дархан Улаамгийн Бэнд университетийн хорон дарга байсан Шарангул суманд олон жил одоо сагчдыг гаргаж ирсэн шүү дээ. Ариун Баатар хийн жилээ залуучууд бэг гээл те. Олон сайхан дархан одоо өнөөдөр дархан хаа байна. Ямар сайхан ордон барьтлаа те. Тий, төрөөгийн тэгээ одоо өнөөдөр дархан гэдэг бол бас би дархныг дурсмаар байна л да. Дархан нэг хамаагүй. Гэхдээ дархан гэдэг бол битээр дарханд олон удаа очисон саксны холбооны ажлаар тэдний саксан бүгэ холбоо ураад битээрч одоо бүх хотын тоглолтын зохион байгуулдаг. Одоо энэ хүнийг би дурсмаар байна. Монголын одоо саксан бүгэ холбооны бас нэг брэнд байгаа шүү дээ. Бүх хотын тоглолт гэж. Энэ том брэнд болгосон энэ хүний санаа тэрийг нь жоохон яриач. За тэрч яах вэ? Цаанаас нөгөө бүх хотын тоглолт болдгоор болжсэн. Тэгээд явахд нөгөө холимгуудын тоглолтыг тэгэхгүй. Тийм жүжигчдийн дээр оруулаад ингээд спортын нэг оруулаад ингээд золоо хэрхэлж гэж. За чи өөрөө тэгэл дараа нөхөр мөн тэгээд алдаа малдаагаар нөгөөдөл чинь цуглахгүй жаалгүй цуглууч юм хүмүүс тэгэл ойлгомжтой байсан. Тэгээд элдэм ярихгүй тэгэл явна шүү дээ нөхөр. Тэгэл тэр үчир бас бүх юм уриалгах гэн тэгэл нөгөө тэд ч нөгөө хүмүүсийг татчих явахтай их нөлөө үзүүлсэн байхгүй. Одоо ингээл одоо юу гэдэг Батэрд наваараа хурж ирж ороод тэгээд нэг жүжигчин тэрмэр идэргээл тэгээд амби боё гэдэг тэгж гарч ирж байна. Тухайн үед одоо гарч ирж байгаа нэг тэр одоо үе одоо ингээ энэ дээр одон чимэг гэдэг юм одоо нэвтрүүлэг дээр одоо үзэхүү тэгээд одоо энэ урлагийн юун дээр одоо тэр сод болж байгаа гой хүүхнүүдийн авчирч эмгтээчүүдтэй ингээ эмгтээ баг тоглоул. Тэгээд дараа нь үзэгчдийн тоогоор заал ямар байх вэ? Тэгээд өмнөхөр тэр одоо Монголын сор гэсэн хүүхэн хүмүүс чинь ингээд эмгтэй баг гэдэг нэрхтэй баг тоглоно гэх юм ч чинь. Тэгээд нэг манай Монголын саксонгийн холбооны бүх хотын тоглолтын нэг хэсэг нь болоод тэгэл нэг хэсэг чинь нөгөө өөрөө оддоос илүү тэр холимогод нэг ийд гарч байгаа тэр чинь нөгөө тийм хэсэг шүү дээ. Тэр чинь нөгөө манай гэдэг хөсдгөө нөгөөдөө хөлж ингээд харж байгаа. Яг нэг хэдэн ганц хоёр жил нэг тийм болчихсон. Тэгээд тэр нөгөө саксон бөмбөгт бас нэг таадах нийтэд сурталчлах тэрхэн дээр агай гоё нэлээд үзсэн. Тийм болсон. Энэ тэр нэг одоо тийм Тамирахны од студ шүү дээ. Тэрэн дээр нэг бичлэг бааз ингээд нэг ордны урталт ингээд зоон татсан ингээд ингээд зур ингээд уяа татаад ингээд
бүгдийг нэг зогсооцсон. Тамирчид ингээд буугаал тэр чинь бүх хотын тоглолт нь илүү тэр финалийн тоглолт Монголд. Финал байсан. Финал. Тий. Бүгд ингээд орж ирээд байна. Ахтан нэг юм лаглаг цовтаа ингээд нэг алхаад орж ирдэг. Урт урцуутай. Тий. Тэгээ тэр чинь нэг автобус эдэртэй авчрал тэгэл тэр чинь нэг цагдаа тэр чинь 805 гэж нэг эргүүл хамгаалтын ороот болж ш цагдаа. Тэр чинь хурж ирээд зогсоол байдаг гэсэн. Тэгээ спортын төв урд нь чинь айл 90 онд улсын аваргын финалийн тоглолт дээр багддаг байсан шүү дээ. Гадаа нь битүү. Сүүрд одоо ордонд үрдээ мүрлэгээ зарим нэг уус буруу зүрх юмсэн. Бүр 90 он тэр жид багддаг байсан. Тэгэл дүүрэл тэр нэг сагсны нэг талбайгаа хэмжээс авчдаг гэсэн. Хөдөөжгээд яг сагсны ингээд тойрог хэмжээд тэгээд суудаг гэсэн. Ордон чинь аль хизэнээс л багцсан үнд. Тэгээд дээр нь тэр чинь үндэсний мөхийн барилдаа цагаан сарын барилдаа таанч гэсэн хуучны бичдэг хардаг. 80 км-ны барилдаа идэр гэж хат битүүч хийч тийм гэдэг. Интернационал тэр чөлөөдийн явлуус интернационал гэдэргээд Монголд болдог байсан нөгөө найрамдлын юм уу ч тий тэнд болж их тэр спортын урд хизэнээс 80 донд багтдаг байсан. Тэр үеэс л угаасаа дүүрэн сагсан амир үздэг л байсан. Ганц байсан орд нэмж. Одоо анхны лигийн авраг MVP хийм болж явдаг хойд. Нэг дээр нэм харна нөгөө. Нэг дээр нэг наран төрүүлсэн. MVP-ийн Төвшин баяр. Төвшин ахлаа. Төвшин. Азийн чанаж аваад. Тий. Тэгэл анхных ч нь одоо манай алдарт ариун болж анхных олоо хийгээл. Тэгээд анхны шүүгэл ингээл анхны хэний би нэг уржигдэрхэн байна нэг юм харж ирсэн чинь анхны ховын алдаг Ланзак гэсэн юм л шүү дээ. Батбаяр Монсон тий Америкт бүрсэлтийн болтой. Бүрсэлтийн анхны алдаг гэсэн. Би тэгээд бас нэг юм харах гэдэг би дараа нь одоо буруу чараа хүн бүртгэжээгүй байдгүй. Техник алдаг бас хийсэн шиг л санагдаад. Тэр нэг анхны техник алдаг би нэг хүнд өгсөн шүү. Хинд хөргөө цогоо өгч өгсөн. Оо тэгсэн бах тий. Генералууд багш. Генералууд. дасалжуулагч нэг ч юм уу тий. Дасалжуулагч. Цогоо өгч ширүүн шүү дээ. Тий. Харцаараа ингээд хүнийг ингээд одоо ч гэсэн сайхан өндөр наслаад байж л байна л да. Дам багшийн туслах байхгүй. Тэрнийг анхны онооч удсан тий. Удсан орох. Айгу удсан шүү дээ. 2 минут гарсан болцсон. Тэгсэн Монсон генералууд байдаг. Генералууд Монсог байдаг. Тий. Анх орохгүй тэр чинь эхлээд тэр чинь 20,000 төгрөг зарлцсан байхгүй. Тэгэл нь шидээлээд ээлжиж аваа шидээлээд. Зарих яаж авсан? 3 шидсэн үү? Цацсан байт. Дундаас. Дундаас. Тэр чинь гоё яриа байдаг шүү дээ. Та нэг жижиг бадаа ахыг таних уу? Болдын Бадар гэдэг. Болдын Бадар Монголын хүний супер загслагч. Жижиг бадаа гэдэг одоо ирээд байна гэдэг. Тэгэл 2 баг тоглоод үзэгчдийн юунд солихорын дорс гэж. Тэгэхээр 20,000 төгрөг ариун болдсон. За замнид юу ах нь пас нэгс 10 авчих гэсэн. 10 авчих. Ах нь пас нэгс 10 авчих гэсэн. Болцсон л шүү дээ. Тэгээд Пас нэгсэнд мөнгө авдаг бол их юм амна. Тэр жилд юу статистик байсан гүйл дээ. тий. Тэгээ статистикээс дараа жил нь би ч одоо 1998-аас зол жаргал ерөнхийлөгч би дунд нь завсарлаад тэгээ 98-аас 2000 оны үед Сахалмын холбоонд ерөнхийлөгчээр баяр цагт ажиллалаа. Сэлэнгийн улсын их хурлын гишүүн тий. Тэгээ манай баяр цагч өөрөө сагсанд их дуртай. Тэр яг надад сал тавьсан байхгүй амиа чи ажиллах уу гэд. Тэгэхээр би чи бага бүрдүүлнэ шүү дээ. Шууд нямкага бодогдсон шүү дээ эргээ тий. За тэгээ дээр манай одоо эмгтэй сагсан өмгт солгоо Бямба гэдээсэн манай одоо бурхан байна. Америкт босоо тэнгэрээс харж авах Бямбага дурсаж Америкт байсан. Тэгээ манай Бямба бид гуравч баг болж үнэхээр сайхан ажилласан. Тэгээ мэдээж ажиллах орчин юутай болно. Тэгээ тэр үед нэг та нарт ярихад сагсан өмгийн холбоонд саяхан асуулаа штэ. Юу байсан компьютер байсан авдаж авч өгсөн. Принтер авсан те. Монголын залуучуудын соёлын төв тусдгаа өрөөтэй боллоо. Сагчид манай өөрөөр орж гарч ирдэг. Оо салахгүй. Аргус өөрөө офстай болцсон. Тэгээд бүгдээрээ салдаг. Хамгийн анхны 94 оны лигийн тэмцээн дээр зүгээр нэг онцлог байсан. Манай зол жаргалч өөрөө ерөнхийлөгч өөрөө нэг эдийн санхүүчин учраас багуудад бид нэр юу гэдэг вэ? Пледийн орлогоос мөнгө хуваарлж өгдөг байсан. Хов өгдөг байсан. Тэгээд тэр чинь нэг зарим үед нэг баг 6,000 төгрөг мөнгөрөг хэтэрхий өгдөг байсан. Бас их аав новоо аав энэ. Янз янзын тэгээд нэг дөрвөн баг тоглоно шүү дээ. Тэгээ бид нар чинь бас сагсны холбоо үзэгчтэй татахын тулд орой тоглолт дууссаны дараа спортын төв ордоноос 4 чиглэлд автобус явуулдаг. Автобус явуулдаг байсан шүү. Үнгүй. Урагшаа хойшоо баруун зүүн тийш. 7 буудал. Нэгдүгээр хорлоо. Нэгдүгээр хорлол юу зайсан тий овцоор ингээд. Тэгээ 4 чиглэлд явуулчихсан. Тэгэж үзэгчдийг татаж тий бас янз пледүүн 1000 төгрөг байсан шүү дээ. Тэгээд тэр лиг үштэй ач холбогдолд айгүй өндөр болсон. Одоо спортын төвд хонхны дуун болсон байхгүй. Тэгээ сагсамгийн лиг гэсэн чи эрэг жил нь
Боловол эхлээд хөлөмбөг эхлээд тэр бүхлийг дараа араас ингээд хөдлөө. Тэг билет 1000 байсан юм. 1000 1000 гэдэг чинь амар үнэтэй юм. 500 эхлэв. 500 Бидний үед л 500 байсан шүү дээ. 1500 ч үлээ. Тий та ханарын үед арай үнэтэй байсан. 3000 байсан. Тийм ээ андуурч 500 дараа 1000 болсон юм аа. 500 Тооч нөө мандатаар авч Та нар бол авч байгаа билет та нар бол мэдэхгүй шүү дээ. Тэгээ манай үүдэн чи гомбо. Манай үүдэн гомбо өндөр тий гомбо өдөө зогсдог байсан. Үлцээ тэгээд чууба гэдэг бид нар чи өөргөө тэгээд бид нар чи билетээ тамгалан те гарах айлаасаа гарч ирэхтэй. Тэгээ оройн тоолно шүү дээ. За хэдээс хэдэг зарсан байна гээл бас тооцоогоо хийгээд дээ шүү дээ бас нэг тэгээд оноо ах чи хизээ орж ирсэн юм бэ шүүлтэнд 98 уу Онон үгүй он ч нэг юу шүүгээд ийсэн. Улсын аварга шүүгээд ийсэн. 94 5 оноос шүүгээд ийсэн. Тэгээ сүүл лиг шүүгээр нэг оноо ч үгүй шийдэмгийн заалтууд эдрэх гоё шүүгээчтэй тийм. өөрөөр айгу зөртэй шүү. Айгуу гоё зөрөгтэй шүүн. Тийм одоо тал засгасан янз бүрийн тийм шүүгч хүн байх ёсгүй юм он гаргадаггүй. Тийм. Яг зөвхөн тийм характерын үед ингээд муудчихаараа биеэр албаа өдр гэдэг. Тэгээ орчдөг. Та хоёрын яриад байгаа хариуцлага тийм. Онтаа хин шүүсэ. Одоо манай сампл нөр багш айгу баяртод гэдэг. Баярч те. Манай он шүүхөр янз Раасна импекс 2 те алтан од мод ингээл явдаг байсан те. Отхон тэнгэр сургууль. Манай баяртод нэг орж ирсэн. Оног шүүхэд бол орчныхын шүүгч нар гологддог байсан шүү. Яг үнэ. Тэр бол шууд хэд хэрэгтэй. Онон бол өөрөө тоглолдог гоё шүү. Тэгээ шодрох шүү. Гарч ир чи яаж ингэж үлээгээд зарим одоо нэрийн лидергүй шүү. Ингэж үлээв сагс үлээгээд яа. Ингээд нэг лидергээд онч тийм байхгүй. Тэгээд тийм жоох шодрог ясам дэрийн үлээгээд ирэх чинь тэр чинь тоглог дасгаж болох зэрэг удаа дараа ям занз юм гаргаад өгнө. Тэнгүүд би ямар албаа наадах чинь гэдэг. Ингээд жоохон тиймэрхүү хайчдаг байсан болохсон. Он бол тэр шүүгч бол мондөг шүүгч шүү дээ. Сайн нямкаг ярьсан тэр би бас ингэж бодъё. Шүүгч хүн бас өөрөө надад айгу төхөн байсан. Өөрөө сакс тоглодог бол те. Айгу төхөн санагддаг шүү дээ. Би ч өөрөө бас нэг яцхан өсөр үедээ тоглож байсан байхгүй. Тэгэхээр надад айгу төхөн би нийслэлийн 10 жил 50 дуус суралт өгсөн. Одоо энэ хаан уулын. Одоо манайхаас ч олон том саксч төрлөө шүү дээ. Одоо хамгийн сүүлийнх нь одоо манай 2008 оны санхүүгийн төгсөж пүрүжийн болор тулга те. 52 шүү. Өшөө зөндөө байдаг гэсэн энэ одоо Магийн хүргэн чи юм билээ? Тэмүүжин. Тий одоо 50-ын тоглож байгаа банд хэм билээ? Баясаа. Тий баясаа манай 52-ийнх юм билээ. Тий бүгдээрээ 50. Би ч бас манай 52-ийг тасраагүй банд дотроо баярлдаг байхгүй. Номгон дөлгөн гэлээ. Тий тэгээ би чи нэг бас 10 жилдээ тоглоод хөөрхөн өсвөр медаль аваад дараа нэг мэрэгжлийн сургуульд ороод тэгээ ингэ шүүгч болъё гэж бодоход надад айгу төхөн болчихсон байхгүй. Тэгээ би нэг юм одоо нямкаж байж байгаа шүүгч сайн шүүгч болдог гэвэл би доктороо тэгэж бас байгуулгын тэмцээн жижиг тэмцээн айгу шүүж явах гэсэн санагддаг байхгүй. Тэн дээр айгу нөгөө нэг жиг бохор алдаанууд гарна те. Жинхэнэ том тэмцээний мэрэгжлийнхэн бол харьцангуй гайгүй шүү дээ. Хийж байгаа алдаа нь ил байна те. Ингээд тодорхой байдаг санагддаг аахгүй миний хувьд. Жижиг тэмцээн шүүгт тусам хүн өөрөө тэрийг айгу олж хардаг. Тэгээ одоо энэ манай энэ шүүгчийн систем оюутны лигээс ахуулаад өсвөр үеийнтэй ингээд шат дараалаад яваад хахад айгу зүүн мэс санагдаад байгаа. Ингийн бол хүний зэрэглэл нь ахаал те. Ингээд явхад бол дараа нь бол өшөө сайн шүүгч нар илүү сайн гарч ирж байгаа. Би бол тэрийг хараад байгаа. Болж байгаа гэж бодож байгаа. Би бол бүр шал нөгөө эсрэг бодолтой явдсан биш тэгвэл. Одоо нэг юм амар юм таны хэлээд байгаа те ийм шүүгээд ингээд хаа баг тэрэндээ тасаад байт юм болов уу гэж хараад идэх байхгүй би болохоор. Тэгж бодоод байна. Тэгээ нөгөө нэг энэ хүлээн зөвшөөрөх контакт гэж бодоол те. Одоо яг лиг миг дээр ч юм уу те нөгөө гişгэл ийм бужигнсан одоо мөргөлдсөн зумгаалсан ч гэдэм тийм юмнуудаа жоохон хүлээн зөвшөөрөх гэдэг юм шиг анзаардаг байхгүй. Тэр зөвхөн юу контакт хийгээд те. Хүлээн зөвшөөрөх контактуудын хүлээн зөвшөөрөөд ингээ явуулаад. Тэгээ энийг баяруудаа яаж сайжруулах вэ? Сургалт хэрэгтэй шүү дээ. Сургалт яаж сайжрна шүү дээ. Сургалтын явж ээж сургалт дутаад байна. Тэмцээн шүүснээр би сайн бодож хэлж байгаа шүү дээ. Тэр үед нэг нөлөөгч ирсэн юм байна. Тэр одоо одон жилгээд авах биш. Тэр чинь өөрөө ингээд орчуулга гэдэг. Монгол анх нэг эмбигийн тоглолт гаргаад бүх хотын тоглолт эмбигийн тоглолтыг Монгол анхны оддын тамир гаргаад тэрийг өөрөө орчуулаа хийжсэн. Одон жил Монголд 90 онд анх Монголд гаргасан хүн баггүй юу. Тэгээд тэрний чинь нөгөө одон жил тэр сагсамгүй холбоонд орж ирдэг тэр давуу талсан. Одон жилийнхэн нэг тэр байсан нөгөө дэлгэцэн дээр ингэ заадаг чинь гаргаж ирсэн. Өнөөдрийн чиний талбай дээр гасан алдаа чинь яг энэ байсан. Тэгэхэд энэ тоглолт энэ дээр хараа эмбид бол ингэ мөргсөн чинь энэ дээр нь алдаа гэдэг ингэсэн. Тэгэхээр чинийх дээр бол ингэ гарцаа гэд. Бид нар хит удаа тэгэж яг тэр ихтэй удаа үргэлжлэх би тэр үндийг харамсдаг. Тэр их одоо үргэлжилсэн мөлдөнгөх. Яг тэр бодит дээр ингэ заагаад өгчгаар. Яг тийм байлээ тий. Яг нэг гол одоо нэг одоо юу гэдэг нь мэдээж давтлагын үеийн юуны бодогтой талбай доторх үүдл
чухал шүү дээ. Тусдаа тэр 3 гадаад тэртээ хин чарсан тодорхой юм чи үлээч гэж. Нэг нь гар сунаал очиж зогсож тийм тэр тодорхой. Тэр хэсэгтэр л гарч байгаа алдаан дээр л нэг хэдэн тодорхой үйлдэлүүдийг л уг нь мэдчүүлэх зүгээр юм билий. Тэр надад их бид нар тэг үрдэнг өгчихсэн. Тий. Одоо нэг багуудын хийж байгаа өөрснийхөө тоглолтыг эргэж үздэг видео анализ маягийн имийг яг шүүгчдэр хийж гин гэсэн шүү дээ. Тэгэл яг видеог нь харуулаад алдаа дутагдлын хооронд нь яриад бие биенд нь зааж өгөөл юм байна. Энэ дээр ингэх байсан байна. Тэгээ ингэж үлээсэн байна гэдэг ч юм уу. Тэр бол тэгээд угаасаа одоо манай шүүгчнэр бараг гэдэг болоо ер нь. Тэгдэг байлгүй дээ одоо. Тэгдэг байх. Тийм байдаг байлгүй дээ. Байдаг бах те. Одоо тэр чинь нөгөө заяаг чинь шүүгчнэр нь дарга гэсэн шүү дээ. Тэгэхээр ч одоо тэгэл нэг хоёр тоглолт бүх юмний дарга шүү дээ. явсны дараа ч гэдэг юм уу юу гэдэг тэгэл нэг тоглолтод үзэж байгаа хаа тий. Анхны лигийн тэмцээч одоо яг тэр NBA-гийн юу шууд хуулбарлалаа шүү дээ. Хувь алдаа 6-гаар байсан. 6 шүү дээ. 12 минут. 12 минут яг л тэрэндээ дасахгүй те. Цаг нь айгу удаан явна. Тэгээд дээр нь бидний орчин юу байлаа. Тэгээд асар олон сорилтыг давд туулсан шүү. Эхний жил бол. Тэгэхээр ч тэгээ автобус зогсох нь аргагүй юм биш. Тэгээд 97 онд тэр чи босоонд явдаг жил байсан. Ноцтой болсон шүү дээ. Монголын лигийг 40 см цанаас тоглуулсан шүү дээ. 96 онд. 40 см-ийн араас. Араас. Юуг нь Намар шугамын буруу зурсан. Буруу шугамаа. Буруу зурсан. Зөө нөгөө юунууд авчрал. Зургчингууд авчрал. Тэгэл одоо Олимпиаранд дижээс ноотохс нөгөө юу. Нөгөө ямар хэмжигдэх юм блэ? Ямар юу гэдэг пут гэдэг гэл нэг хэмжигдэхтэй. Тэг хэмжээд яасан чинь намар нөгөө босооны тоглолт явах гэж байна. Шандын гээг хурж ирээд. Чи юу болоод байгаа? Маа гээг өгшөө. Энэ чинь юу вэ штэ? Хамаагүй уртаар юу яриад байгаа юм гээ. Гудгуу цог хэмжиж байгаа орох. 40 см жилтэй болсон. Нэг тэдэн фут тэдэн инч шидийн жоохон алдаа гараад 40 см хаад байсан. Гээг өгшөөр номын үнэлтэй. Математикийн үнэлтэй. Ер нь тийм шүү дээ. Одоо тэр нэг дур. Тэгээ сая ярьлаа. Талбай айгуу чухал байсан. Тэр үуч одоо Монголын саксонбгийн холбооны тэмцээн бол ямар ч ивент итгэж байхгүй шүү дээ. Юу ч байх лого те одоо бол ямар сайхан байна те ивент итгэжтэй бүх юм стандартын дагуу болж тэр үуч одоо шалныхаа саксон бөмбөгийн холбоо тэр саксон бол те өөрөө шүү дээ өөрөө ивент итгэж а босдоо мэдээж багууч нэ ивент итгэжтэй шүү дээ холбоотой санхүүжилт таанаас авдаг гэсэн холбооч нь тэгэл орлогоороо л яа билет орлого тэгэхээр билет тэгээд яг бүрг байж болж шагналын нэг илүү гарсны нөгөө ёстой нэг холбоод ерөнхийлөгч нар Хитоны All-Star нэг одоо Амагш нэг 84 сайн нэгэд манай бас найз сайн тий. Бор. Тий. Жижиг байна. Сайн анхных шүү дээ. Биш тэр нэг юм нэг стимер бол энэ төр гэсэн нэг юм нэг тэр бүх хотын тоглолт. Тэр чинь болохоор спонсороор орж иж байгаа байгууллага. Баг анхны спонсорууд нөгөө юу? Тайгер. Тайгер юм баггүй 1998 оны чиний хэлдгээр 1991 оны бүх хотын тоглолт спортын төв урданд багтаагүй. Нөгөө нэг одоо бацаа ингээд шидэ богсохоо тавьж данк хийгээл тэрний анхны гоё ивент гэдэг чинь Tiger Beer Сингапурын Tiger Beer эвтгээд Prestige компани. Одоо тэр хүнийг далай гэдэг захирал. Одоо байхгүй зайлаа тий. Тэр хүн үнэхээр мөнгө гаргаж ивент итгэсэн. Ордонд багтаагүй. Тэнгүүт нь дараа жил бит хоёр ахаа Tiger ивент итгэя. Үнэхээр солон нөгөө Сингапурууд нь үнэхээр мундаг байна тий. Жарахгүй спортын төв ордонд дүүрсэн. Тайгрын ирэх гэдэг. Тэнгүүд бүхэн өргөнд орхиж очихгүйсэн те. За нэмд орж байгаа. Уртлын судлууд авчгаа. Багтахгүй байна. Тэгээ бид нар шинжэнгөө шийдээ зөөгөөд талбайгаа хийгээд тэгээд анхны тоглолт бүхд 99 оноос 2000 оны бүх хотын тоглолтыг холбогдсон тоглолт бүхэн өргөнд хийсэ. Мак нөгөө интернет бизнес судалтаа төвшөөх нэг юм Тайгер гэсэн одоо энэ лиг шиг байгаа шүү дээ. Тий. Энэ Индиана бизнес шиг. Яг шар өнгө нь болохоор Индиана шиг тий. Тэгэж бүх хотын тоглолт гэдгийг айгүй олон бүхэн өргөнд хийж болдго юм байна. Том зааланд хийж. Одоо дараа Нямкагийн нэг сумогийн оддууд дээрээ толимог одоо тоглосон. Тий энэ чи тэгээд бүхэн өргөнд өргөлөөд явсан шүү дээ. Тэр тэгэл одоо ингээл ярихаар ч анхны юм хөрж байна шүү дээ. Нөгөө шийд мэд байхгүй шүү. Шийд байхгүй шүү. Тэгээд таанаас зөв спортын төв орны хоёр амирыг зөв. Өөрхийн нэг төмөр шийдээ. Тэр гэж байна. Тэгээ юунд вэ? Төмөр замын техникумын хоёр төмөр гэж байна. Одоо гудамжны цагсгаа одоо энэ 3 биш үү? Энийг бид чиг шинжийн тэрийг газар. За тэр хөндрүүлдэг юм дагтахгүй. Тэгэл зөөгөл хийндэ. Тэгжээс одоо нэрээ санахаар басал.
Одоо бол тэгж хийх юм бол мэдэхгүй зүрх өгөхөд ойртохгүй. Зовлоо үлээ. Скватрын талбай дээр бид нар талбайгаа зурна. Будгаар зурж ш талбайгаа 3 эсрэг 3-ын талбай зур. Хүүхдийн байрыг хийж болдог гэсэн. Хүүхдийн байрыг хийх гэдэг 6 сарын 1-нд дарга нар даалгавар өгсөн. За өнөө шин маргааш талбай бэлэн байна. Олон нийтийн нэгдсэн арга хэмжээ хөтөлбөрт 3 эсрэг 3-ыг тэмцээн орсон байгаа. За тэгэл нэг хоёр төмөршөд авсраал тэгэл яаж зөөж ийсэн те ямар машинаар бас л тэгэл өөртөө бор зүрхээр энэ хүн бүгд тийм зохион байгуулж хэлсэн байна. Тэр чинь нэг их олон хүмүүс нэг гоё сэтгэл зүрхээр нэгдээд ингэж хараа юм гоё явчихж байгаа хөө. Цөмөрөө хийчихээ. Тэр үчин бас мөнгөний сонирхол цалин байлаа гэдэг байх нь одоо гол гайгүй байлаа шүү дээ. Тийм. Дандаа бор зүрхээр. Холбоонд ажиллаж байгаа. Тэс болоод холбоонд өөрөө ажиллаж байгаа юм чинь бөөр үнэгүй. Тийм үү. Тэгээд тэр сайхан байсан тэр сайхан цаг үед бас хамгийн гол нь одоо Монголд энэ одоо хүртэл үргэлжлээд цаашиж үргэлжлэх энэ бас энэ Монголын сагсан бөмбөгийн холбоо гэж том байгууллага энэ үйл ажиллагаанд бас нэгэн цаг үед ороо явж ирсэн бас их хөөзөө бас бахархалтай тий. Одоо ингээ сайхан болж байгаа. Тийм биш үү. Тэгээ одоо 3 дүн ч гэсэн одоо энэ подкаст эхлүүлсэн бас гол зорилго ерөөсө сагсчт нь өөрснөө сагсаа ярьдаг бай тий. Тэгээд яг энэ мэдээж бол лигийнхэн тоглолтуудыг одоо энэ өнгөрсөн 7 хоногийн тоглолт ч гэдэг юм уу эдгээр юмнуудаа ярина. Хажуугаар нь бас энэ чимэг болсон зочдоо оруулж ирж байгаад яг өнөөдөр шиг ингээ гой хууч хөөрөөд ч гэдэг юм уу. Одоо ингээд түүх гэдэг чинь бол угаасаа тэгэл түүх штэ. Одоо эхлэл хамгийн хэцүү байдаг штэ. Ер нь бол тийм штэ. Тэгэл эхэлсэн байхад бол цаашаа ингээ одоо 30 жилийн ард бол бидэд ямар ч байсан гарцсан одоо ингээд ордон ч өөр байна. Уур амьсгал ч өөр байна. Тэгээд хэдүүл ямар ч подкастын ивентийг хамтран ажиллаж штэ бас дурдъя. Тэгээд спорт унда Powerade ивент итгэж байгаа. Тэгээд та хоёр бас Powerade дуугаарай. За мөн одоо хамтран ажиллагч одоо Leader Sporting Mongolia буюу одоо Leaning Brand-ийн цорын ганц албан ёсны дистрибьютор. Одоо Leaning чинь бол ер нь Монголд албан ёсны дистрибьютор нь ороод ирсэн. Тэгээд нөгөө одоо бүх юм нь яг албан ёсоор өнгөрсөн дугаарт Баттүр орсон. Баттүр чинь болохоор бидэд ойлгохдоо ер нь бол зөвхөн Монгол дахь Leaning одоо эндх Leaning нь л Баттүрийг ингээ манай Leaning-ийн нүүр царай гээд ингээ яваад байгаа болов гэсэн чинь тэгдэггүй юм байна. Бүр цаанаасаа Leaning-ийн төв биш те төвдөр нь очиж гэрээ мэрийг хийдэг. Одоо хятадд нь очиж те Leaning-т яг одоо Монгол дахь Leaning-ийн албан ёсны одоо юу гэдэг нүүр царай болсон тоглогч ч гэдэг юм уу. Тим гэрээ мэрээ зурж явдаг юм байна тийм. Одоо Майнерс. Майнерс Баттүр одоо ган эрдэнэ. Ган. Хоёр тоглож байгаа. Хоёр Майнерс хоёр. Майнерс хоёр тоглож байгаа. Тэр чинь нөгөө бид эдийн харж исэн өнцгөөс шал өөр өнцөг байхгүй. Одоо энэ ч байгаа хүмүүс нь л төрөө ингээ ингэцэн болов гэж бодсон чинь бүр ингээ цааталтаа бүр ингээ албан ёсны тийм. Тэгэхээр чинь бүр одоо ер нь сагч улмал гоё болоод байна. Тийм байна. Тэгээд хэдүүлээ ямар ч хэлсэн хөтөлбөрийн дагуу өнгөрсөн 7 хоногт болсон тоглолтуудаа нэг базаад харчээ. Тэгээ энэ дээр бол амар зон гарснаас хойш нэг 3 өдөр. 1 сарын 2, 4, 5-ны өдрүүдэд бол тоглолтууд явагдлаа. Тэгээ за 1 сарын 2-ны өдрийн тоглолтоос харъя те. Тэгээ энэ дээр бол 3 тоглолт явагдсан. За онцлог тоглолт нь бол ер нь бол багийн эзэдүүд нь нэлээ хайптай байдаг хоёр багийн хооронд болсон. Одоо мөнхчим Наранбаатар хоёрын багуудын хооронд болсон. Тэгээд Сэлэнг Боднос болон SJFS багуудын хооронд маш ширүүн өрсөлдөөний эцэст SJFS баг ялалт байгуулсан. Тэгээ энэ дээр бол ер нь зүгээр EPS нэлээ арай илүү бэлтгэгдсэн гэх юм уу те. Баг нь юм шиг харагдсан зүгээр. Та хоёрын хувьд юу гэж харсан? Та хоёроос хоёр ахвас үдсэн бол те сэтгэлээ хаваалцаад. Багш үзсэн үү? Яг энэ Батагийн толгой санхүүгийн засгийн сургуулийн үед. Аваатай шүү дээ. Тийм 84-р сургуульд төгссөн. Надад яг зүгээр яг чи манай санхүүгийн засгийн сургуулийн юуны лицей анги гэж байдаг шүү дээ. Тэгээ би анх энэ хүүхдийг харж ирсэн. 8 дугаар ангидаа 9 дугаар ангид орж ирэл шийдэн дээрээс те чөлөөтэй ингээл. Би тийг харж байгаа. Тэгсэн чинь манай сургуулийн оюутан болоод. Би ч одоо бас энэ EBSG багийг хараад байгаа шүү дээ. Энэ ерөнхий дасгалжуулагч манай Эрдэнэгийн отгон жаргал болсон. Санхүүгийн шав. За тэгээ бас нэг үзэх багтаа болчлаа шүү. Цаагаараа тий. Бас нэг явсаар байгаа гэж байна. За бас нууцаа хаарна. Тэгээ би энийг үзэр гэжсэн тоог нь хараад дотроо баярсан. Тэгээд амбукийг хэлж байгаад санд нэг байна. Бэлтгэл сайтаас сэтгэлзээ өж жоохон юу авсан болоо гэд. Би бас намайг зөвхөн та нар тоглолт би 2 дугаар шинэ оноос өмнө нэг тоглолт үзсэн. EPS юу хоёрыг үзсэн. Налах бизон хоёрыг. EPS хожигдсон. Тэгээ манай аваатаа алга ташихгүй юм би ташаагүй.
Би дотроо миний урд баг эзэн суусан. Бацаахан суусан урд. Та очиж үзсэн. Яг арийнх нэгнээс суухгүй. Тэг манай хүүд гэсэн аава танаа найзын баг хожигчлаа штэ. Том боссын хомд хожигдлаа штэ. Та юу бодож яах гэхгүй. Гэхдээ одоо яах вэ? Тэгэл аав дотроо дүгнэлт хийж гэн. Би отхон жаргалт хэлнэ. Тэгээ сая одоо би энэтэй санал нэг бэлтгэл илүү сайн болсон болов. Нэг өндөр легоноор авсан уу? Тэгсэн. Тий. Тэр болохоор ер нь Өмнөд Суданы. Тэгээ 2023 онд Өмнөд Суданыхаа шигшээ угаасаа бүр ингээд дэлхийн авраг марх тоглолцсон. Ер нь бол нэлээд бас зэрэг өндөр 2 м хэд вэ? 2.11-тэй байсан. Хөөх 2.9-тэй ч үлээ заа. Тэр хоёрыг нэг шүү. Тэгэхээр одоо Эпс бол ямар ч сан бас сэлэнг бодонцыг хожиж байна тий. Тийм тэгээд энэ дээр яг айгүй сайн бэлтгэв. Нэгдүгээр тойрог дээр чи эн чин бодон сожигдсон шүү дээ. Дахин тоглосон яг үн тийм. Тэнгүүт нөгөөдөл нь бас хожигдсон баг чинь бас тэр чимээ бэлдээд байна шүү дээ. Одоо тий 3 дахь тойрог дээр л одоо шахуу үзэх юм байна тий. Нэг болчихлоо. Энэ айгүй хүлээлттэй болно тий. Тийм эцдүүд нь өөрсдөө тоглолтын бас ингээд энэ тоглолтоос гадна баг тэр хоёрын тэрийг харах гэж бас зарим хүмүүс нөгөө цэврээ огшин яриаг сонсгож ардан суудаг гэдэг шиг. Тэр хоёрыг яах нь гэдгийг бас хардаг хүмүүс ч бас олж харж байгаа тий. Тийм байлаа. Одоо энэ чинь нэгэд ингэж байхгүй. Яг албан ёсны үгүй юм мэдгүй. Эхний тойрог дээр 20 сая төгрөгийн бооцоо тавьсан гэдэг ааш тий. Энэ дээр болохоор 2 дугаар тойрог дээр 40 сая төгрөгийн бооцоо тавьсан гэдэг аахгүй. Тэгэхээр 3 дугаар тойрог дээр баг энэ 80 мая болох юм яах юм одоо тий. 60 гэсэн чинь 80 тэр. Энэ зөвхөн хоёр багийн хооронд л үстэй. Тийм баг. Тийм л тий. За ийм тоглолтууд бол болсон байгаа. За тэгээд 1 сарын 4-ний тоглолтыг хэдүүлээ харъя. За тэгээ 1 сарын 4-нөөс бол ер нь зүгээр онцлог тоглолт нь за Дархан Юнайтед болон одоо метал бишрэлт метал тэнхүүл зил гэж орж ирээд. Бишрэлт метал багуудын хооронд болсон тоглолтыг бол онцолж энэ дээр одоо Тай Харди бол тоглолтын сүүлийн секундэд хожлын оноог авч 77-75-аар хойдсон. Тэгээд Дархан Юнайтедийн залуучуудыг бол ерөөсө тутам үнэлж болохгүй байгаа даа. Яалчгүй энэ. Тий, би энэ тоглолтыг үзсэн. Дархан Юнайтед 10 дор хожигдчихсэн шүү дээ. Эрг ирэлт хийсэн. Айгу сэтгэл зүйд дээрс одоо тэр Дархан Юнайтед нэг шүтээсийн 2 3 залуу байна. Шаркс тоглож байсан. Инх төвшин билүү? Байсан. Инх төвшин нөгөөх нь даш авчир тий. Суур нь бас байна тий. Тэгээ хасын үлгүүд байсан нэг дархны гаралтай банд хэм байлаа нэг залуу. Цаг Бадрах. Цаг Бадрах тий. Түлхүү тоглож. Тэгээ энэ хоёр импорт тоглогч нь бол бас хоёр гоё нэг өндөр бич гэсэн ур чадварын өв тий. Бөмбөг эзэмшилт одоо сүүлийн секунд клатч хийж чадах тий. Иймэрхүү сэтгэл зүйд хоёр айгүй сайн тоглогч тэгээ хожичлоо шүү дээ. Би ч бас дотор хараад байдаг байхгүй. Тэгээ Дархан Юнайтед сая нутагтаа болсон тоглолт яаж хожигдв тий. Юунд хожигчлаа шүү дээ. Нэг Бродерс хожичих юм дээр тий. Би бас уг нь нутагтаа хожичаасаа гэдэг дуртай үзэж байгаа шүү дээ. Тэгэхэд айгүй хожигдоо харамсалтай юм бол би тэгээ Дарханыг бас дотор түрүү ярьсан. Би Дарханыг бас ингээд дэмжээсээ орон нутаг сагсыг тий айгүй сайн дэмжиж байгаа олон сайн залуучууд гарч ирж байгаа учраас бас хардаг багийн нэг тэгээ хожсон сүүлийн тоглолтын дээр ингээд тань. Тэгээс гой залуу баг байгаа даа. Байн сайхан залуу баг нэрч хүчтэй тий. Одоо ингээд Юнайтедаас ингээ харахаар амар гой шийдвэмгий залуучууд яг нэг тийм зориг орцсон харагдаад байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл тэр холбогч одоо 3 номертой Дөлгөөн бүр үнээр яг шийдэмгий яваа байхгүй. Тэнд оролт бол оролт, шийдэлт бол шийдэлт. Ерөөсөө тэр хийж байгаа үйлдэлтэй ерөөсөө баг 1% эргэлзээ алгах. Тэр бол энэ жил баг миний хүслээр болох юм бол л шүү дээ. Зүгээр хүсэл шүү заяа. MIP-ийн шагналт ч гэсэн гоё өрсөлдөөсөө тий. Ер нь бол яагаад болохгүй гэж тийм үстэй. Одоо ингээ Монгол тоглогч нар бол ихэнх нэг 10 хэдэн оноол дундчилж байгаа шүү дээ. Нэг ганц л тоглогч 20-с дээш оноо дундчилж байгаа. Тэгэнгүүт Дөлгөөний хувьд болохоор 6.7 оноо дундчлаад бас нэг оноо дамжуул самбарн ч гэсэн ер нь нэлээд ажгүй байгаад байгаа учраас тэгээд багийн амжилт ажгүй байх юм бол бас энэ чинь тий. Яагаад үгүй гэж? Яагаад MIP өрсөлдөөнд бүр авч болохгүй гэж тийм үстэй. Энэ тоглолт манаас араасаа нэг жоохон шүүгчийн маргаан дагуулсан тий. Харсан та нар тэрийг? Энэ дээр ямар маргаа батлаа. Харсан нөгөө сүүлийн нөгөө металлын нөгөө араас нь тэрсэн. Зуурлаад ингээд зуурсан бүр юм. Аваад уулын хийвэл хийчгээрсэн чи тэврээд яасан. Дөрөв дойл дээр. Тийм тэрэндээ шүүгч алдаа өгөөгүй гэдэг. Тэр ер нь металлихыг шеэрлж харагдаж байна лээ. Тэр бүр айгүй олон тэр мэрэгч манай шүүгчнээс бас давтаа үзсэн байх тийм. Твиттерт санал нэг байна. Тэр тоглолтыг бас эвгүй момент дээр ингээд тэрийг эргүүлчихэж байгаа байхгүй тий. Тэрийг хийсэн бол бас
дахиад нэг нэмэлт цаг нэмэлт цаг гарах байсан. Яг нэмэлт цаг гарч болох бол. За тэгээд дараагийн тоглолт нь дараас нь тэрсэн баг. Бүр ингээд татаа тий. Дараагийн онцлог тоглолт нь болохоор яг энэ өдөр болсон. Одоо энэ хасын үлгүүд болон нөгөө Les Chips. Тэгээ ер нь бол бас нэлээд сенсацтай тоглолт болсон. Тэгээд маш ширүүн тэмцэлтийн эцэст бол хасын үлгүүд буюу одоо аваргууд хожил авсан. Тэгээ энэ дээр бол сүүлийн момент энэ тэр яг үлзий оршихоос тасалж аваачаад тэр Барсолдын харсан. Яг тасалж аваачаад далаагийн өдөөс алдаа үлээг болохоос шир бол алдаатай л хэлсэн шүү дээ. Яг би рүү нэг орцсон тийм. Бүр унгаацсан юм шүү. Бүр ингэж харин тийм орж ирээд ингээд цацаад хийгээд тоглолтыг шийдээ хайчиж байгаа. Барсаа энээрээ туурдаас нараад би чангаж гоё тийж тоглохоор гоё юм аа. Тэгээд дагаж огшоод. Тэр бол алдаатай. Тэр бол алдаатай. Удаас алдаа байсан. Тэгээд алдаатай гол байсан. Тэгээд Барсуулд гэдэг залуу энэ жил айгүй их өссөн байна те. Сайжирсан. Айгүй сайжирсан. Би дотор харж байгаа. Да дээр нь одоо бас энэ хасын үлгүүдээ бас миний нэг харж аваад. Манай оюутан. Манай санхүү эднэсгэр бол азаа. Таеквондо. Тэгээ эн чинь өөрөө ойлгох гэсэн оюутан шүү дээ. Ямар сайхан дөлгөө хүү те. Бас хүн ингээд тамирчин хүн залуугаасаа ингээд өөртөө ихтгэлтэй талбай дээр ч гэсэн талбайн гадна ч гэсэн те бие авч явах нэг хувь хүний нөгөө ганцаарсан спортоор хичээснийхэн те бас юу харагддаг юм болов гэж боддөг шүү дээ. Тэгээд би бас дотроо бас хараад байгаа болж байна. Тэгээ энэ хасын үлгүүд гэснээс одоо мэдээж энэ багт нэг нөлөөтэй хүн байгаа шүү дээ. Бэлгүн гэдэг нь те. Тэр нөхөр хөмсгөө зад тавилаа шүү дээ. Мөргөлүүлээ гарч голуу гэлээсэн. Тэгээл эргэж орж ирээ тэр багийн одоо тэр талбай дээр байх нөлөөлөл нь ямар өгнө гэдгийг хар бүгдээр л би өөрийнхөө зүгээс л ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр хүн дээр бөмбөгөө аваад залгаад ороход хоёр хүн очиж хамгаалагч заавал. Тэгэхээр цаана айлын хэдэн хүн сулрах уу те. Тэгээ энэ эргэлтэн дээр эргэлтийн момент төр багш бол тэр хүнд айгүй итгэж явах шгүй. Жохон сугал оролцож чинь. Бэлгүнийг л оруулж чадъя. Тэгээ нөгөө одоо манай энэ жилийн лигийн тэмцээн чинь нэг болон дөрөвдүгээр үедээ нэг легионер гарна те. А хоёр болон гурав дээр хоёр-хоёроор гарч байгаа. Тэгэхээр энэ дээр айгүй том тактик юм явагдах шгүй. Тэгэхээр энэ дээр одоо тасалжуулагч нар ямар хүнийгээ яаж сонгож гаргах вэ? Хэнийгээ яаж одоо хамгийн сүүлийн тоглолтыг би харсан л та. Эрдэнэ зөтөглөөгүй юу? А тэр чи өөр тоглолт Knights ярьж байна. Knights чи өөр ингээд би бас ингээд аль болохоор телевизээр үздэг байхгүй. Тэгээл дотроо дүгнэлт хийгээ за одоо энэ жил 26 тоглолт хийх үлээ. Нэг баг 26 тоглолт шүү дээ. 27 тоглолт. 27 тоглолт тий. Одоо дөнгөж 15 дээр явж гэнэ үү? Тий. Одоо болоогүй байна тий. Одоо дөнгөж тэгэхээр багуудын өрсөлдөөн айгүй өндөр байх болоо мэдээж хасын хөлгөд бол бусдаас харьцангуй тасарчлаа л да. Бас энийг гүйцэх юу вэ? Одоо дараагийн байрлалаар ямар багууд яаж тоглох нь гэдэг нь тий. Төрүүлээд юм ойлгоцсон байгаа даа болохоор нөгөө хэд нь бол ингээд ойлголцохгүй дотроо ингээд тэнгууд энд яг нэг юм асуудлаа шийдсэн төрүүлээд ингээд юм ойлголцсон байгаа болохоор арай өөр. Одоо тэгтээ яг би бол ингэж харж байгаа. Плей-офф төгөөд ирэхээр энэ хүмүүс энэ төвшөнд очиод ирнэ. Тэгээд жинкнээсээ яг плей-офф дээр л гоё юм болно гэж боддог. Өрсөлдөөнөө. Тэгээ би танаа нэвтрүүлгийг үзсэн юм байна. Түрүү сүүлийн нэвтрүүлэг дээр Баттар орж ярьсан. Баттар тэн дээр нэг юм ярьсан. Би зөв багуудын хувьд одоо багш хүний зүгээс юм дасгалжуудын зүгээс яри. Өнгөрсөн эднэр сербид очиж бэлтгэл хийсэн те. Одоо майнерс үед ярьж байсан те. Тэр үед одоо тэр дасгалжуудаг сэтгэл зүй хувьд ямар их бэлтгэж бидний одоо манайхан ч нэг циклийг ингэж ирээл нэг ингээл ундаг штэ те. А тэр хүн бол энэ төвшөнд л байлгаад идэм байлаа те. Тэр одоо манай багш нар ч гэсэн 3-аас 4 тоглогчийн нэг багш одоо хүн дайгаад байвал те. Хийх стомид хийлэгдэг гэж байна. Тэрнээс илүү дотоо бид нар чинь ингээд цөмөртлөө бэлтгэлээ ингээд эргэж сэргэж чадахгүй байгаа. Бид нар чинь бол өнөөдөр за жагаа амраараа, цивилийн амраараа, за амбук амрын шүү юу ч хийх хэрэггүй те. Энэ байдлаар аягүй сайн ажиллаж чаддаг юм байна. Манай багууч гэсэн энэ төвшөнд очиж байгаа ч байх болно. Ингээ чи судалгаа те илүү явж байгаа. Би бас батареи яриг хансаад аягүй санд нэгтэй байгаа. Бид нар энэ дээр одоо лигийн мэрэгжлийн төвшинлүүл явж байгаа шүү дээ. Одоо хагас мэрэгжил байгаа багт яг бүтэн мэрэгжлөөр явж байгаа нь арай л болоогүй байгаа. Гэтэ би залуучуудыг мэдэхгүй байна. Бүтэн мэрэгжлээр явж байвал маш сайн байна. Мэдээж одоо ингээд тэг одоо энэ багуудын өрсөлдөө их сайн байна. Сайн амбук хэлээ те. Үлдсэн хоёр энэ тоглолтууд бол маш өрсөлдөөнтэй болсон. Тэгэхээр одоо гоё тоглолтууд өгшөө улам гарах байх гэж би үзэгчийн хувьд л хараад байна шүү дээ. Үнэ хэлж байна. Америкчаас юм асуудал бүр цал өндөл. Одоо та ингээд төгсч ирээд анх шууд 84 сургууль. Үгүй. Хаана юм бэ? Багшийн сургууль. Улаанбаатар хотын багшийн сургууль. Кивийн биеийн тэмрийн дэд сургуулийн сагсамгийн дасгалжуулагч яг шүү дээ. Тэр юу сургууль нь яг жинхэнэ гоё. Тэр багшийн сургууль дээрээ л тэр сагсам өмгөө олбоо. Тэгээд дараа 84-д ирсэн шүү дээ. Тий, дараа 84. Тэр 84 дээр нөө биеийн тэмрийн анги байгуулад гээд нэг яриад идэв шүү дээ. Тий. Тэр талаар яриад. Тэр юм баггүй 1900 одоо сагсан мөнгө холбооноос нэг хөндөрч явж бас одоо улсын хурлын гишүүн байсан одоо Арангаа аймгаас сонгож байсан манай
одоо ламба багш маань 84-ийн захирал байсан. Тэгээ ламба багш тэр үед одоо энэ гал бодрах шинэ Монголын тэр 84-ийн тэр үед хичээл хэрэгжиж байсан. Тэгээд бид нэр одоо сагсан бөмбөг волейболын төрөлцсөн анги нээх гээд конкурс авчихсан. Одоо чиний хэлдгээр тэр зүүн жигүүрийн тэр хүүхдүүдийг одоо бүгдийг шилж аваад тэгээд надад санал тавихгүй амирж ажиллаач гээ. Волейболын болохоор одоо Монголын волейболын шилдэг Баатар хүрээ бид хоёр ингээд авсан. Тэгээ ажиллаж байгаа би анхны төгсөлтөө хийгээл сагсан бөмбөгийн холбоо руу авцаад явахгүй. Тэгээ төгс. Одоо миний 84-өөс тоглосон манай ЦСКА-л тоглосон баг. Бусдын тухайн үедээ өсвөр үеэс нэг анх 94 оны 93 оны улсын аврагны хүрэл аваад 84-ийн түүхэнтэй тэгэл байхгүй болсон доо. Би ч гэсэн сагсан болоороо тэгээд сагсны анги маань ч байхгүй болоод волейболын анги одоо ч гэсэн байгаа. Баатар. Волейбол нэг мундаг. Волейбол маш мундаг байгаа. Волейбол айгүй мундаг. Ивент төгч спорт унда Powerade. Хамтран ажиллагч Leading брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia. Тэгээд нөгөө түүхэн хүмүүс урьж оролцуулж байгаа гэдэг утгаараа бид чинь шууд нөгөө түүхээ сондлол эхэлж байгаа байхгүй. Бас нэг айхтар анзаарч харж байгаагүй байсан юм байна өөрснөө ч гэсэн. Ер нь бол яг ингэж исэн юм биш дээ гэдэг юм. Тэгээ ингээ харангууд чинь за 94 онд Монголын Сүм бөмбөгийн холбоо шинжлэгдэн зохион байгуулагдаж Монголын Сүм бөмбөгийн лигийн тэмцээнийг санаачлан зохион байгуулваа. За тэгэнгүүт Монголын Сүм бөмбөгийн холбоонд одоо таны амиа огш хэлдгээр те 2000 оны 12 сарын 21-нд Азийн Сүм бөмбөгийн холбооны 44 дахь орноор бүртгэгдвэ. За тэгэнгүүтээ 2000 оныхоо 12 сарын 29-нд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 144 дахь гишүүн орноор тус бүртгэгдвэ гэж. FIBA те. FIBA. Тэгэнгүүт нөгөө Аз 44 одоо FIBA 144 юм биш. Бас сонирхолтой шүү дээ. Тийм ээ. Яг хоккей тэр Азийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарын бичгийн дарга тий. Малайз нөхөр байсан. Малайз тэнд байрлал. Та нар энэ дээр биш та мага багш одоо байхгүй тэр алтан уяг гэж одоо яг тэр юунд явсан олимпиадын нотхон цагаан байгаа. Гардаж хийсэн хүмүүс. Гардаж тэрэнд оролцсон. Яг тэр үед тэр үйл явдлын хамгийн том гэрч нар. Тэгэхээр та нар нэгэнт ингэ түүх юм а байж үж байгаа. Наас айгүй гоё түүх босоод ирдэ шүү дээ. Тэгээ лигийн эхлэлийн түүх ерөнхийдөө босоод одоо бүр задаргаагаар нь биш ч гэсэн ингэж босоод. Тэгэхээр дараагийн юун дээр нь болохоор та нар энэ юуны тэр алтан уяг тэр отхон цагаан хоёрыг өрөөд оролцуулж байгаа хэрэгтэй. Тэ? Яг ингэ уулзаад тэр үйл явдлын тухай ахаад нэг баримт ингээл цааш явах. Ванчин сүрэнг алтан уяг уу? Тий. Даути ванчин сүрэнг алтан уяг. Манай өндөр алтан уяг. Өөрөө гэсэн лигийн Азийн чанарын анхны тоглогч штэ. Анхны тоглогч. Тий өндөр тоглогч. Метр 90 хэд вэ? Метр 91. 91. Тухайн үед л өндөр байсан баг. Одоо л 91 бол тэр үед чинь бас нэг өндөр гэл мэдүүлгээр нь уншаал метр 88 гэл уншаа. Би одоо 78. Тэр коридорт хойлоо гараад ирэхээр надад санаа мохон болцсон л яваад идэг нөхдүүдийг хөөдөг гэсэн. Тийм ээ. Манай димбэ 81 гэж орсон авч би талаараад байгаа гэж надад язл гэж язлуулж димбэ. Тийм өөрөө нөө 81 тооч сайн. Нэг дэ 1.1. Идэгээ шүү дээ. Тийм хөгжөлтэй юм нэрээ юу тохиолж байгаа. Ой хатгал зөндөө. Дэмбагш тэр 81 гэж болоод арай. Тий. Би мэдээгүй шүү дээ. За тэгэл өссөн байлгүй. Гэтэ чи их сурвалж чи ил байх хэрэгтэй гэдэг. Тэр шиний уулал хөрхий. Тийм болж байгаа шүү. Сагсан бөмбөгийн холбоо гэхээс 2000 оны яг энэ одоо Улаанбаатар хотын биеийн төвийн спортын хорон даргыг олон жил хийсэн хүн байгаа. Аранга аймгийн аль одоо манай Содон зундууга гэдэг. Тэ? Хайрхан сумынх уу? Манай Содон зундууга сагсан бөмбөг том зүтгэлтэй штэ. Нийслэлийн биеийн төвийн спортын хорон дарга баг та. Тэгээд энэ амиа эрхүүгээс залуучдын баг үрээ. Бээжингээс үрээгээ тэ. Энэ олон бас олон хотын уулзалт хийжээ л. Одоо энэ Тингийн тэр үед чи байсан залуучууд санаж байна амка хандгаад очиж зугаалаа те ордон дээр сайхан тэмцээ гэдэг. Тэр нөгөө эрхүүгээс баг авчираад тэгээд Бээжинг нөгөө эрхүүгийн биений спорт орон дарга тэгээд Бээжингийн нөгөө хотын спорт төрхөнд оров. Одоо энэ их хурлын гишүүн биш Эрдэнэ ган байхгүй. Содон дорж байгаа. Содон зонд гэж мундаг юм байна. А дээр нь одоо манай тэр сагсамгийн анхны клубыг байгуулсан алтан удаа клубыг байгуулсан тэр хин гэж пөрөөгөө гэдэг юм. Сүрэнгийн пөрөг гэж улсын шүүгч. За өөрөө спортын мастер гэсэн. Өөрөө яг төмөр замд олон жил ажилласан. Төмөр замд олон жил ажилласан. Тэгээд пөрөөга чинь 89 онд үстэй багшаа 90 онд үлээ нөгөө төмөр замын анхны нөгөө зүтгүүр гэдэг баг авчираад. Хятадас баг авчираад. Хэрэгтэй хоёр авчираад. Тэгээ манай багтаа тоглоо тий. Тэгээд алтан од гэж анхны баг байгуулдаг. Тэрийн цэврэх баг нь бол эрэгтэй баг нь 92 оны Бухартын спортикадаас хүрэл авлаа. А тэр байгуулсан эмэгтэй багны цэврээхийн тэр байгуулсан алтан одын багч нь
10 жил босоо. Домог болсон баг штэ. Зүгээр төрүүлдэг тийм. Эмэгтэй баг. Тэгээ гэх мэтчлэн тэр сагсанд одоо манай дээдлийн сайхан юунаас тэр Ахмадууд сайхан тэр өгдөөс айгүй гоё өөрийнх нь хүсэл сонирхлоор их юм хийсэн хүмүүс маш их байдаг. Тэгээ би та бүхнийг санал тавиадгүй. Дараад гоё нэвтрүүлэгч их гоё таалгаж та нар нэг Монголын сагсан бүгийн холбооны дуу бид нэг хүнээр зохиолгосон. Одоо тэр дуу хаач ихшгэлэхгүй байна. Тэр нь одоо Монгол улсын урлагийн ажилтнаа одоо харан хамтлагийн томог улсын инх манлай гэдэг хүн зохиосон шүү. Саксан бумбуг гэдэг алшин гэлбамл бол. Тийм их гоё дуу байгаа. Нэг клип байгаад тэгвэл нэг 90 зангаатай нэг ах магадгүй шүү. Биш чи нөгөө Батуйг ах. Тийм. Батуйг өгч шүү дээ нөгөө 73 багш тий. Саксан бумбуг Хүмүүхэн байдаг авьяас юм гэж юу. Тэрнээс өөр. Тэр биш юм уу те? Тэрнээс өөр 20 мөгөөдийн юм зориулсан. Тэр айгу түүхтэй дөө. Одоо манай тэрээс баяр зохиолч ерөнхийлөгч битээр даалгавар өгөөд сайхан билэг одоо энэ юуны нэг дуутай болоо. Тэгээ битээр ч одоо түүх сансралт одоо манлайхантай гэрт нь очдөг байлаа шүү дээ. Орой болгоо. Тэгээ нөгөө дуугаа хийж хараас сууж юу гэж бидгээ нойрмогдоод манлайх дуугаа гээл тэгээд бидгийг тэгээд яах шажууд наруулаад. Тэгээд нэр тэр дуу та нар нэг гой сонсгоо тий. Үгүй зөв түүх юм чинь нөгөө тэгээ юмд архивдаад авчих. Одоо наадсан гээд нэг түүх өсөж байгаа дэр ингээл FM-үүдээр явдаг байсан тухайн үедээ. Яваад тэгээд тэр дууга эзэн болох гээд бүх хотын тоглолтыг бид нар дархан зохион байгуулад, сэлэнгэд зохион байгуулад, манлайхч өөрөө сэлэнгийн 100 хараг их үлээ. Тий. Манлайхыгаа дагуулж сэлэнг очоод. Тэгээ тэр дууга анх амдаар нь дуулуулад. Түг айгүй гоё байсан. Одоо тэр хүмүүс ярихгүй л байна. Энд яг ярьж иж март мэдэхгүй бол. Одоо сэргээрээ. Тэгээ бүх юм нэг манлайх өөрөө зохиосон. Тэгээ өөрөө ч дуулсан. Өөрөө дуулсан. Тий. Тэгээ бас нэг тим юм байгаа шүү. Бид нар бас юм хийх гээ дуутай болъё. Өөрийн гэсэн юутай болъё. Яг одоо логог нь өөрчилсөн үү? Сагсан бүг холбоонд. Өөрчилсөн. Айгүй өөрчилсөн. Янз болсон. А тэр үед юу гэж танаас санаж байгаа юм ба? Тэгээ бөмбөг 75 шүү дээ. А ингэдэг чинь сүүлийнх нь. Сүүлийнх нь ингэдэг ч болоод 75 шүү чинь 7 баг нь. Анхны 7 баг. Анхны 7 баг тий. Надад бол хүн чинь тэгэл өөр хувьяар л болох юм. Тэр 7 юутай ч одоо таалагддаг шүү дээ. Үгүй юу нь бол амьдрал ч гэсэн. Тэгээ тоо монц гоё юм анхны 7 гэж. Юм үе үеэрээ байгаа. Саксны холбооны үйл ажиллагаа үе үеэрээ, та нарын тоглогчд үе үеэрээ надаас эртүүд нэг хүн тэгжсэн. Багшаа. Эго чи хожуу хон ухаарлаад манай 50 хүрсэн байхгүй гэсэн чи амьдрал аягүй сонио үе үеэрээ байт юм байна. Тийм гинэ. Чи 50 хүрсэн өнөд ухаар хараа гэсэн чи. Циклэр явж байгаа штэ. Циклэр чи. Гэхдээ мэдээч түүх бүгдийг өгүүлнэ. Урдгаач сайн цаанах хэрэгтэй ирээдүгөөч бодод бид нар энэ 3 үеийн хитгэе гэдэг айгүй чухал байхгүй. Бид нар дээд ахмадуудыг хөндлөн штэ. А дараагийн дунд үе та нарыг бид нараас ингээд дунд аль аль нь хоорондоо ингээд холбоотой байж юмны уялдаа холбоо ирээдүйд айгүй гарч ирдэг бол бид дотор тэгж бодож байгаа. Тэгээ энэ нэвтрүүлгээ битээ таслаараа улам сайхан болоороо тэгээд тэр сагсан бөмбөгийн холбооны гадаад харилцаанд хамгийн чухал нөлөөс тэр хоёр хүнийг те оролцуулаад их баярлан тэр нэг отгон цагаан жүгдрийн отгон цагаан гэж байна. Монголын олимпийн хорооны одоо түүх болсон. Ото гэж. Түүх болсон. Тийм тэр хүн одоо маш их юм ярина. Би тэр хүнтэй 98 онд холбогдож ирсэн. Спортын төв урданд олимпийн ороо авахд за отгон цагаахаа өргөдлөө өгч амиа чиний өргөдлөө өгөөрэй л гэжсэн байхгүй. Тэгээд тэр минь явсаар байгаа 2000 онд бас хөрсөн баг юм. Тэр чинь олимпийн ороо спортын дуранд барилдаг байсан шүү дээ. Тийм. Тэгээд би тэр хүний гавья айгүй мундаг одоо манай хүн дурсгууд зургийн чи яваад байсан фэйсбүүкээр тий. Анх тэр дөрөв очиод ингээд Малайзд уулзсан гэдэг. Тийм баг. Тэр үл сайхан материал байна. За тэгээд биднэрт бас нэгэн одоо яг саксны гэр бүлдтэй нэгэн таагүй мэдээ байгаа нь одоо яг Монгол даатгал лидер багтайгаа одоо лигийн одоо ноён оргилд гарцсан явж исэн те одоо тэрхүү багийг яг ерхий дасалжуулагчаар нь ажиллаж исэн одоо ер нь саксан дотор тогоон дотор байгаа бүх хүмүүс маш сайн мэддэг нэгэн одоо эрхэм маш ээлдэг тийм дасалжуулагч гэж бол би боддог. Өөрөө ч гэсэн би удирдлага доорн тоглож исэн. Тэгээд манай Гантөмөр багш маань бол ямар ч гэсэн ингээд зурдаар таал төгссөн байна. Тэгээд энэхүү таагүй мэдээг дуулаад бас нэлээд бас шокорлоо. Тэгээд ер нь бол ар гэр төрөл төрөснөөс гүн эмгэл илэрхийлээ те. Тэгээд хоёр ахын маань зүгээс ч гэсэн бас эмгэл илэрхийлвэл те. Одоо ер нь бас маш гоё юм байсан шүү дээ те. Тэгээ маш харамсалтай үйл явдал болсон. Та бүхэн бүгдээрээ мэдсэн Монголын сагсан бөмбөгийн ертөнц бүгдээрээ мэдлээ. Гоё алийн орчин зантай өөрийнх нь ингээ байгаа орчин
дандаа инээд байслаар бэлгэж яадаг. Одоо хүмүүс нь сайхан энерги гэж ярьдаг те. Ганаахан ингээ ирэхээр бүх юм гоё тийм болдог те. Тэгээ тийм сайхан хүн. Тэгээ ялангуяа мандаа сагсан мөнгөтэй тоглогч ороод тэр дасгалжуулагчаараа тэр нэр хүнд нь бол өндөрт хүрсэн. Хүүхдээсээ өсвөлээд эцээгээ мөч хүртэл сагсан мөнгөнд л амьсгал энэ хүнтэй. Тэгээ ганаах маань өнөөдөр ингээд бас бидний дундаас байхгүй болсон одоо хүний харамсаж байна. Энэ бол бидний бас энэ хэд хоногт бас их хүнд байсан. Энэ бол бас л манай ертөнцийн сагсамгийн гэр бүл хамт олон ертөнцийн маань бас том юм юм аа. Тэгээд бас арга эрдэнэ болон түүний одоо шавнаар хамт олон гээд бүх хүмүүст одоо бас гэж энэ хугацаа өнгөрсөн байгаа ч гэсэн гүн юмныг л илэрхийлж байна. Тийм. Би бас тэр талигачиг дурсах хөстэй хүний нэг. Би дөрөв ярьсан шүү дээ. Би 10 жилийн 50 дуу сургуулийн төгсөгч. Манай ганаа ах маань 1979 онд манай сургуулийг төгссөн. Одоо миний дээд үе сагсан бөмбөг шүү дээ. Хар багасаа мэднэ. Тэгээ тэр хүн би өөр хүүхд 7 дугаар ангид байхдаа манай талигаач манай багш улам багшийн дээд сургуулийн одоо дадлагын багшаар хүртэл яриад би тэр чи тийм багасаа холбогдчихсан. Одоо миний хайртай би бол ах нар гэж ярьж штэ тий. Миний хайртай ах нарын нэг байсан. Манай 50-д маш харамсалтай юм. Бид сонсоод хүн болгон цочирдсан. Тэгээ одоо ах маань биднийг дээрээсээ харж байгаа тий. Даана гэр бүлд өөр хүүхдэд нь тий арга гэрийнх нь бас гүн юмыг илэрхийлэхийг хүсэж байна. За тэгэд ер нь бол подкаст маань бас яг өндөрлөх тийшээ хандж байна. Манай найруулагч бас тэндээс дохио өгөөд байна. Тэгээд бас нөгөө хоёр ахта зөв нийлүүлээд шүү. Нийлүүлээ гяс нэг дөрв мөрт биччихлээ. Тэрийг уншаад за тэгээд нөгөө юуныхаа гарын бэлэг мэлгээ өгөөд те. Тэгээ подкаст өндөрлүүлье. Мөн үү? Болж гинөө? Мөн үү анда? Дандаа ингэ шүлэг үүсдэг юм уу? Ер нь бол За Шанди уран амбок гэж одоо. би нөгөө нэг юу уран жиргээд авахлаа. За ингэж байгаа. Ер нь бол үеигэнд болохоор зүгээр нэг жоохон хипхоп маягаар ингээ райм маягаар бичдэг байхгүй. За. Тэгээ хоёр ахад яаж райм майм гэж ярих вэ те шүлэг болчихсон юм чи. Шууд шогногоо да. За ингэж байгаа. Анхаараарай гэж нямдор жах лигийг нээсэн. Амбүх багшийн шүглийн дуунаар анхны тоглолт эхэлсэн. Түүхийн хуудсыг тэд ингэж битсэн. Түүхэн хүмүүсээ бид бүгдээр биширсэн. За тэгээ подкастын урилга хүлээж авч ямар ч 3 дүүгээ тоогоод те энд хүрэлцэн ирсэн хоёр ихэндээ маш их баярлалаа. Мөн одоо яг зүгээр ам дээр гарч ирээлсэн болохоос хэлж чадаагүй одоо яг тэр тухайн цаг мөчид лигийг одоо санаачлан зохион байгуулсанд бас маш их баярлалаа. Тэгээ одоо маш олон залуучууд энэ хүү лигээр ингэж одоо та хэдийн ихлүүлсэн те та нарын ихлүүлсэн тэр зүйлийг одоо ингээд маш олон залуучууд одоо маш олон багтаа олцсон дээд лиг доод лиг тийм үстэй одоо өчтөчнөө лигтэй олцсон те тэгээд одоо 30 нэмэх 35 нэмэх одоо бүрээс лиггүй ч юм алга бараг байгууллагууд дотроо бас дахиад лиг мэгтэй олцсон те тэгэхээр лиг гэдэг юмыг ер нь зүгээр анхны цэгийг хатгсан хүмүүст бол маш их талархал илэрхийлмээр байна. Тэгээ лиг гэдэг чинь өөрөө ингээд сагсч өөрөө ингээд маш олон давтамжтай тоглож иж хүн сайжирна. Яг энэний л эхлэлийн цэгийг ингээд тавиад хатгаад өгцөн те. Бидний ч гэсэн хүүхэд насны мөрөөдлөөс нь тэр лигт очиж тоглохынсан тэр Нямка ахаар Баяр хотын 2 оноо 3 оноо гэж цоллуулахынсан тэр ордонд те. Тийм л мөрөөдөлтэй л ерөнхийдөө өссөн л хүүхдүүд шүү дээ бид нар чинь. Тэгээд та хоёр маань бас яг ингээд подкастэнд оролцсон сэтгэлдээ хуваалцаад тэгээ подкаст өндөрлөх үүдэлээ. За тий санаандгүй юм боллоо. Би та нарыг үзээд хоёр нэвтрүүлэгч үзчихсэн. Тэгэхээр оролцсон гэж бодоагүй. Тэгээ санаасургүй юм боллоо. Их баярлалаа. Шинэ оны босхон дээрд анхны нэвтрүүлэлтэнд орж манай тань мундаг залуучууд сагсан сэтгэлтэй. Энэ бол мэдээ сагсны хөгжилд их томоохон хувь нэмэр болох хэвээр болгож байгаа. Энэ олон нэвтрүүлгийг өгшөө олон хүмүүс үзээсээ дараагийн сагсны хөгжилтэй өнөхөө том туршид тулгуур ийм нэвтрүүлэг болж байгаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье гэж хэлж. За түүнэрт баярлалаа. Хамгийн гол нөгөө энэ түүх талаас айгуу гоё юм хийж байгаа байна. Энэ мэдэр гоё нэгтэн баандаараа яг гол улсуудаа бас ярьж үнэн зөв мэдээллүүд авч үлдээ тий. Эргээ та нар 5 жилийнхаа энэ нэвтрүүлгийнхаа 5 жилийн тэмдэглэр та нар ямар их гоё материалуудтай тий. Ямар их сагсамгийнхаа гоё түүхүүдийг бий болгосон байх уу гэдэг. Бас өөрсдөө гоё бахарх тэмц гоё цаг ирнэ. Та нарын энэ сайхан үйл ажиллагаа гэрлэгээтэй маш сайхан харагдаж байна. Бахархаж байна, баярлж байна тий. Тэгээ сагсан бөмбөгийн бас нэг юм одоо судал бас сагсан бөмбөгийн маань бас нэг хөгжлийнд бас нэг EDC-нд ингээд үргэлжилж байна.
бүгдээрээ ингээд хамт сандаанаа идээд бүгд талдаа ингээд хот сагсан бөмбөгөө одоо бүр илүү мандах нь харцаагүй. Энэ одоо бидний та бидний бид бүгдийн гэр бүлийн юм ажил тий. Тэгээ хамтраад хийж одоо баяртай байна. Сайхан байлаа. Баярлалаа. За инхүү тэгээд подкаст маань өндөрлж байна. Одоо зочдтой бэлгээ өгье тий. Хамтран ажиллаж байгаа гарын бэлэг буюу Leaning Brand, Leader Sporting Mongolia. Яасан бэ цэцээ. За баярлаа. За чи баярлаа. Илэг цэвлэг хараас авдсан байна. Цэвлэгийн багш гэснээс битэрийн шав штэ. Найз. Докторжийн насан жаргал. Одоо манай нэг анги. Улаанбаатар багшийн сургуулийн нэг анги. Миний анхны хоёр алхамтыг зааж байлаа шүү дээ. Докторжийн насан жаргал. Одоо хурд хамтлагийн фэн болсон юм шүү. Оо тий. Амар цаач. За тэгээд Дууны жил заасан байсан шүү. Оо бүгд. за инхүү үзэгчтэй тэгээд Game Day podcast-ын 12 дахь дугаар буюу нэлээд түүхэн үйл явдлуудыг хөндсөн ярьсан халуун яриа өрнүүлсэн дугаар маань өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай үзэгчтэй.